Familiation. Nikir bul kamd амьдрах сайхан Familiation. Di mаяг Familiation. Алчаасан би гэрт орж ирэхэд гэргий илгээ аз жаргал дээ нар жаргах үе үр хүүхдүүд хүзүүнд зүвдээ. За хаан ч юм хизээ ч юм гэх газар ирсэн. Арц цаардаа ингэж урагт юм. Арц. Шууд ингээд шууд бурхны оронд очив та. Машинаас буугаа синк гэдэг юм ш тэ. Тэгээ өнөөдөр л усын юу ч болцтоод ирсэн үү. Тэгээд нөгөө арц түүж болдгоо өдр гинэ. Тэгээд ингээд өнөрлөлчээ тэгээд явлаа. Амар өнөрч. Удаа байвал харьсэл хөдлөхөр юм. Ингээд газраар урагт юм ш цаана. Гэтэ ингээд татангууд амар өндөр. Тэр тиймүүд бүр ингээд босгоор байгаа. Боссон бол ийм өндөр болохоор мөртлөө газраар ингэж тарж урагт юм байна. Арц бол зөндөө гэж юм тэ. Онцгой ногоо юм тэ. Өөлч юм. Ногооноор юу? Мөнх нас ургамал юм. Мөнх ногоон тий? Мөнх ногоон. Янз бүрийн нэрт юм байна. Өөлч юм ногооноор. Гоё юм тий. Ер нь ихтэйстэй янз янзын байгаль үзэж байна. Архангай цулуутаас давхиад ирсэн чинь говьд ирсэн тий. Higet am shiget ben nigaras tige yaach higet ben odo dam tige yaach higet yam higet ben auf chama yaach higet dan higet es higet gerch higet shun shiget ben shikulet higet gerch higet shugendel ben tab tige garch higet ben gir bultege hampe alchasam bi gir torchir girgi My Familiation. Үр хүүхдүүд хүзүүнд зүвдээ аз жаргал миний гээ. Замбулын мөнхандран мөнхандра Ямаа загшны замнал season 3 эпизод 4 үгээр эхэлж байна. За тэгэхээр тайлбар би ховдод дугаар хийж чадаагүй. Ховдод дугаар хийж чадаагүй бол мас цаашаа явсаа. Толом нуур орсоо. Хяргас нуур орсоо. Тэгээд төгсгөлөө хийж чаддаг. 14 хоногийн дараа Завхай аймгийн Сант Маргат сум Баян нууран дээр ирчээд байж байна. Сант Маргат сум маань бол манай ээж буюу манай эмээгийн төрсөн нутаг байгаа. Тэгээ манай гэрийнхэн бөөнөрөө эмээгийн нутгаар одоо явж байна. За тэгээд би хамт явнгаа Сант Маргат сумаас баруун урагшаа 25-аас 27-8 км-т Баян нуур гэдээ байна. Тэгээд энэ нууран дээрээ ирж загасчлах гад байж байна. Ерөнхийдөө нөгөө уртын аяллаа төгсгөлөө хийх гэ байж байна. Сая бол хэдүүлээ дундуур нь нэг сэлэнгийг үтцсэн тий зэлтрийн голыгоо үтцсэн. Одоо бол яг нөгөө ховдоос цаашаа юу болсон бэ гэдгийг та нарт төрн өргөжлүүлээд Баян нууран дээрээ буюу ер нь бол нуурын дугаар болгож багцлаад гаргаж байгаа юм шүү гэж хэлмээр байна. Одоо тэгээд Баян нуур маань их баян загстай янзын сайхан нуур байдаг гэж хэлж байна. Энэ ийм байт юм байна. Цаанаасаа мухар хөнгөн гол гээ орж ирж байна. Тэрэн дээр нэг ийм одоо юу гэлээ хоол үүсцэн ийм нарийнхан шахагдаад тэн дээр нэг хясаа байсан. Тэрийг л очиж шалгая гэж бодож байна. Тэгээ ерөөхдөө том загстай л гэж байна. Ямар загс байгаа вэ гэсэн алтай сувс байгаа гэж байна.
Тэгэхээр ер нь энэ дугаар бол ер нь сугасны эрэлт гэдэг дугаар болж байна гэж бодож шүү. Тийм байх шүү гэж хэлье. За тэгээд хамтран ажиллагчтай танилцуулъя. Хамтран ажиллагч Easy Meat мах англин савлах үйлдвэр. Маш цэвэрхэн, чанарын шаардлага хангасан маш сайн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр шүү гэж дахин сануулъя. Мөн зөвхөн хувь хэрэглэгчдэд болон байгууллагуудад бас одоо юу гэдэг ресторан, паб, лаунж те байгууллагуудад нийлүүлдэг том савлгаатай бас байдаг юм шүү гэдгийг дахин сануулъя. Баярлалаа Easy Meat. Хамтран ажиллагч Carrefour сүлжээ дэлгүүр. За тэгэхээр Carrefour сүлжээ дэлгүүр маань Европ чанарыг Монголд авчирж байгаа ийм том сүлжээ дэлгүүр байгаа. За тэгээд Европын чанартай бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг, Европ стандартыг барьдаг. За тэгээд энэ удаагийн дугаарт онцлог хэлэхэд гэрэлтсэн тэр дахиад санал болгомоор байна. Баярлалаа. Carrefour сүлжээ дэлгүүр байлаа. Хамтран ажиллагч Zubrovka Gin. Zubrovka маань хоёр төрлийн жин гаргадаг байгаа. Нэг нь энгийн олон төрлийн жимс, нөгөөх нь Malina жимс. Тэгээд ингээд хоёр төрлийн Zubrovka Gin гардаг. Энэхүү бүтээгдэхүүн маань Польшийн байгалийн онцлог амт өнөр тэрийг шингээсэн ийм онцгой содон амттай бүтээгдэхүүн байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд баярлалаа Zubrovka. Хамтран ажиллагч Simple application маань эпизод 4 дээр автомашины зээлийг танилцуулж байна. 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай 2.5-аас 3.1% хүүтэйгээр авах боломжтой шүү. Автомашины зээлийг өдөрт нь олгоно. Эцэст нь хэлэхэд та шаардлагатай үедээ л зээл авч авсан зээлээ үр ашигтай зарцуулаарай. Simple application. Баярлалаа. Мөн мэдээж үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Лайк, share, subscribe дардаг та бүхэндээ талархаж явдаг. Donation хийлгээгч, gift button дарагч, membership-үүдтэй хайртай шүү. За тэгээд мөн нэмж хэлэхэд уртын аялалд гарахад ч тэр ер нь аялж явхад сайн санаад Монгол түмэн үргэлж тусалж дэмжиж өөрийн чадлаараа тусалж явдагт нь их талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. За тэгээд мөн замнал мерчүүд гарсан байгаа шүү. Blue Clothing Studio бүх салбар дэлгүүрүүдээр малгай зарагдчих байна. Замнал цамцыг над руу холбогдоод аваарай гэж хэлье. За тэгээд үүгээр эпизод 4 эхэлж байна. За олон юм уушаад яхав юу болохыг харцгаая. Хүний хүндэл өөртөө хүндэл ганц дүрм саяон. Найсыг бай уушин хүртэн лавтай юу. Айсыг найз үртийг хөршин сайн байна уу. Амьдрал бол easy, абит гэхдээ busy. Амтлаг ба шорвог, sugar and chili. За яста. Ховдын шуулстай амар юм байна. Зөв гарах үзэхгүй гараал шууд бариулж. Йоо. Ховдод ер нь хүмүүс яад юм бэ? Гадаа гард юм уу гардгүй юм уу? Яа, би бол гармааргүй юм байна. Үгүй гараал бариулж. Ямар амар. Beautiful life. Хэмээн тэнхэд надад талхаар газар нутаг зөндөө. Нүүдэл судал хийхэд хөнгөн хүндээ. Авдар дотор алт эрдэн би баян өвдөө. Айлаас ирэхээр авдраа ухвал зөндөө юмтай lion. Гэвч би зөвхөн баян байгаа сэтгэл хаана юу? Амар тайван байя гэвэл би яг хаана юу хийх үү? Айлыг хүн татархаж адгал суугаа за дүниад явах уу? Амьдрал болцуулаад алтаага будаа өсөрсөн соёл үндэсний бичгээр тангараа. Язгууртан гоёл дэлхийд би тангараа. Хатаасан зүйлдээ үл шантараа. Нэг Монгол бүх тэнгэрийн онгол. Nomadic lifestyle, beautiful life. Ховдод эдит ээж 3 хонлоо. Орж ирсэнтэйгээ 3 хоног те. Ховддоо гол усаар гоё загсчлаа гэж бодсон боловч дүүжилж алах нэ те шумуулууд нь ёо юу вэ миний нүдүүд харж гэнэ үү та нарт харагдаж байгаа болоо аим шиг юм болцсон. Уулын даж байна, үүлэн дэж байна, гадар даж байна гэхгүй. Хаасаагүй шумуул амар. Тэгээд шууд шумуулнаас нь зүхтагаад за боли. Энэ явалтаар өнжий гээд ховдыг алгасаа гараа ирсэн шүү. Sorry ховдчуудаа. Ялчгүй л арай л шумуултай байсан тий. Ер нь дараагийн зогсоол ачид нуур руу хөдөлж байгаа. Буудаасаа гараад нэлээ явсаар хагаад өлгий дээр орж ирсэн чинь цаашаа ачид нуур руу харанхуйд очихоор байрын болчлоо. Тэгэхээр нөө харанхуйд танихгүй нууран дээр очиж отголж газраас онгож чадахгүй отголж гэж мөнгөнж яснаас өлгий дээр хоны гэж ярилцсан. Тэгээд 3 хоног хүүхдүүдээ аймгийн төв дээр уйдсан гарч болохгүй шумууланд хазуулаад уйдсан. Тэгээд нөгөө хэдийг одоо жоохон зугаатай байх үднэс бидэд өлгий орлого өнгөрсөн жилийн нөгөө
толов нууран дээрх бааз дээр хонхоор болцоод ээж. Тэгээд хүүхдүүдээ орхичоод цуг яв загслах үгүй үгүй гинэ. Хүүхдүүдээ орхичоод өнгөрсөн жилийн ганцхан сугас өрдөг толов нуурынхаа хясаараа очихоор явж байна. Оройн гараа. Одоо миний машин дээрх бол 6 цаг 5 минут, эндхийн цагаар 5 цаг 5 минут. Тэгэхээр оройн гараа 2-3 цаг бол гайгүй шидчихнэ тий. Тэгээ нэг сугас яах нь үзэгтгий гэж бодоод явж байна. За тэгэл эндээ хончоод маргааш гэрээ хөлөөлөж өчөөд шууд цаашаага өлгөөгөр дарж ачид нуур явна. Гисэн төлөвлөлтөө байна шүү. Өнөөдөр арай оройчлоо. Тогтууны хувьд бол тогтуун байсан гин. Завтай хийлдэг зав мавтай гараал гэл амралтын залуу сайд гэж. Гараад ийшгнээ явал юу барьчдаг гинэ. Том томыг гаргаж ирдэг гинэ. Тэгэнгүүт нь горхоо өдлөөд маргааш хэрвээ өглөө юу хайтгаан байвал те салхихгүй нуур их хайтгаан байвал завиа огсорж жагаад гараад үзье гэсэн бол бодлоо. Завин дээрээс барьж барих гоё штт. Бас л кайф амар бах та те. За тэгээд аз сүсээрээ. Харта толом нуурыг амар гоё. Зөвхөн баян байгаа сэтгэл ханаа юу? Амар тайван байя гэвэл би я ханаа юу хийх үү? Айлын хүн татархаж атгал суугаа за дуниад яах уу? Амьдрал болцуулаад бид хөрштэй байгаа. Энд дээр хатцсан юм шүү дээ. Шумуулт байна. Яана одоо хаасаагүй шумуулт таараад явах юм. Харин нүүрлүүд арилаа. Одоо ингээд онгорхоо юм нүүрл болж таарлаа тийм үү. Тэгээ нүүрлүүд арээд. Манай хөршүүд маань сая намайг очиж мэдлэх хооронд нэгийг алдчихлаа. Бай шүү, байна, итэвхтэй бай шүү. За нэг ганц сугас барьж хэмчичээд тэгээд харъя да тий. Тэр хой хайлтч. Итэвхтэй байна уу юу? Өөрөө итэвхтэй байна тий. Гэгийн нууранд барайгүйгээ толов нууран дээр нэг барих гээд үзье да. Толов нуурч бас надад өгчөөд идэв шүү те. Хөрх өгчдөө шүү. За тэгэхээр юу дуурсан бэ? Аа? Ялгаад тах юм. Өө чи яа. Гүн яагаад болдорны маань шуу ингэж ордог лөө. Яа. Эндээ вовлерч байсан юм чи вовлерэл шидэд үзээ. Ганцыг шидчээ тэгээд далбин руугаа орно. Далбин халбаг гэл тэгэл үзэндээ. Тэгээд сугас өнгөрсөн жилийн сугасыг хайлаа метргүй явжсэн болохоор метрлээгүй те. Тэгэхээр цоо шинээр эхэлж байгаа гэсэн үг. Сугас хиддэг барих нь бүх цаг үеийн миний загсны рекордыг эвдэх магадлал өндөр гэсэн үг шүү дээ. Би чинь 63-тай налидтай л байгаа шүү дээ. Хамгийн том нь. Тэгэхээр 63-аас дээш сугас гараад ирэх юм бол миний бүх цаг үеийн рекорд толом нууран дээр тогтох нэ. Станц авсан уу? Хүүхдүүд холбогдож болж байна уу? Хүүхдүүд яг тэр нэг 2 хисооны дэнд байгаа. Хамгийн зүүн талын амралтанд байгаа. Тэгээ би станц авъя гэдэг зөвлөсөн л байна. Яг л барьж гин те. За тэгээд аз хүсээрэй. Явъя. Шиди. Байхгүй найз чи. Сэвэр өөр гайхал. Энэ дотор байгаа юм байна л та. Гайхлаа шүү дээ. Юу вэ? Жижиг юм болоо доошоогоо гүгээд ороод удчих те. Барьцаач. Хүүе энд байхгүй шүү дээ. Мэдхгүй. Айгүй ачаад муу санаа тийм болохоор энэ рүү хийцэнтэй ганцаараа гин. Агуун. Хүүе нэр хайчих. Энэ дүү. Тэгчлээ те яг. За. Одоо бүрэн ганцхан нуургаараа шиднэ. Хайлаа ээлжлээ шидчихэ. Тэ? Эхлээд ямарчсан. Чамаар шидүүлэхгүй. Яг үл чи надад төрөл барьчаад байсан. Энд тэнд очлоор дандаа надаас төрүүлж бариад байгаа. Би тэгэхээр чамаа шийдвэхгүй. Дараа нь шийдвэрлэн. Өөрөө барьсны дараа. Хими тэнхэд надад талхаар газар нутаг зөндөө. Нүүдэл суудал хийхэд хөнгөн хүндээ. Бороо орсон болохоор нөгөө хад маань халтарж ийлээ шүү баяртай. Маш болгоомжтой яваа. Барьсан уу? Төрөний алдснаас хойш бариагүй юу? Аа, барьсан юу? Аа, тийм шүү дээ. Дахиад барьсан. Юу вэ? Энэ сугасын жижигэн нэ тэ? Жижиг сугасын тэ? Ойлэр хөөхгүй л их шиг юм да. Сайлна. Сайн нэг жижигэн нь бас гарч. Жижигэн л хинэттэй хөөх юм шүү. Байхгүй өнгө болохоор хартай байх шиг байна. Боли. Оо шууд шидэл гацааж ийн үгүй юу? Толом нууран дээр энэс өөр газар шиддэггүй юу? Аа хясаанууд болгон дээрээ шалгаа явахад бол байх уу те? Аа энэ тарин бүгдээрээ л ирээ шидчихсэн өнгөрсөн жил ирэхэд бас завтай ороод бас бариад идэв юм шүү лээ те. За энэ яаж ороодсон байна? Орд ийм мэдрээгүй сонир багч вэ? Лага амар супер болсон юм шиг аа. За өгөөшөө сольж үзэх нэг шидчихэд. Энэ бол бараг загсныхан дээр цогоод орчлоо шүү дээ. Одоо барин да. Толгой дээр нь зоогоод гараад. Нэг шидэл үзье та. Тэнгээс хаан дараад өгье. За одоо жижиг дэлбэ. Арай жижиг. За зүгээр л яг халбаг шиг татаж үзье те.
Хатаараа баримдаа л гэж ирсэн юмсан те. Нэг л нөгөө нэг ийм нэг сонин цайраны мэдрэмж байд юм аа надаа. Гэс мэдрэмж тэр ихлэх гээд байх юм аа. Харан шиг нь мэдхгүй л аюуцсан юм те. Зэв мөгийг бол хадраа батраг бол юу гэдэг өөр өгөөш нэг харан шиг нь мэддэг те. Тугсан амьдралдаа анхудаа ганц удаа л барьж ирсэн. Тэгээд тэр нь яг юмд гацсан юм шиг л мэдрэж төрж ирсэн. Өө хатанд гацчлаа гэсэн ш. Тэгэхээр нөгөө харан шиг нь ерөөсөө мэдрэхгүй юм байна. Таны жижиг шиг чамаагүй хэд хэд чамаагүй нэг харан шиг нь мэдчихээс баригдаад. Нөгөө нэг ингээ яваад өнгөрөөд буцаад ирдэг юм шиг байгаа ингээ сүргэн хэсэг амар зүгээр загсаа цаггүй шийдэл барьж ирсэн. Тэгээ алга болчихдаг. Тэгээл хэсэг байж байгаа л дахиад нэг тэгдэг гэл те. Яа байдаг вэ? Хит шитчүү. Гүндэ байдаг бах тийм үү? Дээгүүр нэг явахгүй л бах те. Гэхдээ энэ нөгөө нэг халбаа гатра далбаа байгаа юм чи хөөдөг гэсэн үг шүү дээ. За ямар өгөө шийдвэ? Шарыг хийж өгөх үү? Бод чи үерүү гэж хасуулчих. Сони юм да. Дарж гэнэ үү? Харин тий цанцаа өгöd авчихдаг. За гусцсан шүү шүү. Гусцаа. Гусцсан шүү. Орцол юм шиг байна да. Мэдгүй. Орсноо яасан. Орсон юм шиг байна. Зүгээр ингэж яана гэж байхгүй ш тийм ээ. Яа. Хаалаа. Оо та өндөрч байна. Яа, хаалаа. Айдан. Интуан. Яа. Задлж нааштай амт байна чи. Хөөе. Хүрээдэрчи. Ийшээ гаргачих дөө. За явуулчих бэрсэн шүү. Энэ рекорд эвдцээ. Амар хүндрэл явчдээ байна. Мангар. Яачих чинь те. Яа. За нэг хэмжээ тгий тийм үү? Яа. Би зураг авалцгаа. Яа. Яа. Ойрд барихгүй яваад байсан. За, энэ хэд хараа. 60. Эбо сүлд ахыг. Оо, 70. За, 70 шүү. Баримтчуулсан шүү. За, баярлалаа. 70. Оо. Баярлалаа. Толгой дээр ирэхээр бас бариад даа. Янз. Мэдрэгч задлж чинь амар хүндрэл тэгээ ингээл жоохон цаагаад тэгээ татсан чинь таашаа цэцдэгсэн хэрэг. Тэгээ мэдрэгч чинь өмнө нэг санамсаргүй байж байгаад гацсан гэсэн мэдрэмжээр яасан бол ойлгоогүй юм шиг үү те. Сая яг орчлоо гэж бодонгууд мэдрэнгүүд яг болчихсон шүү. За баярлалаа. За тайлаа шүү. За. Сандарч зүрх мөрхөнд илсээд байгаа юм уу? Яа гэж чамаг. Явтаа. Оо энэ чинь ингээд нэг гараад ирэхлээр ядарчдаг зойлог байна. Зуртай мөхтэй ч гэхгүй. За. Яваад гисэн. Нээ. За ингээд бүх цагийн рекорд эвдсэн шүү. Халуун доорн дээр л эвдлээ те. 70. 63-аас 70. Тийм үү? Яс. За одоо дахиад үзтээ. Энэ ажиллаж байна те. Бадруу амтан байна. Бас хөрх үзэж байна те. Өдөөс бүлгээд. Том байна. Тэ. Бас нэг юм нөгөө зодолж байгаа мэдрэмж авчингууд бас гоё болчих чинь. Ер нь бас үзэж гин. Тэгж бас зүгээр нэг гарч ирдэг зоос бас биш байна. За нилээ мөрөдөөс тэ. Ваа! За байж байгаа одоо ийшээ татаад. Бас гаргаад ирсэн шүү. За одоо хаашаа ухар. Гүү. Жинхлэр амир хүчтэй болчихж байгаа. За баяр хүргэе сунгас өрж үзлээ шүү. Яа. За одоо хэмжээ заяа. Энд бас дахиад гараад ирсэн шүү дээ. Яг зэрэг үү. Ингээ явж гин те бөөнөрөө. Энэ хоёр ч тун ойролцоо юу шүү дээ те. Хайрт рекорд. Чи барьжаад нэг 6 чигчиг гэрээ заяа. Яг тай номерсны тооцох юм бол тай. За энд хэд гэж байна. Энэ 50-аас ихээ. Энэ 50-аас том байна. За ингэ 50 1 2 52. 52. Яг нэг бөөнд тийм ээ те. Яг нэг сүргээрэл явж байгаа л дундаас нь
олуулаад явдаг юм шиг байна тий сугс. Тэгэл дундаас нь нөгөө нэг сонирхсан хоёр нь дөрүүлж жол орчин тий. За ингээд хайртын анхны сугс явлаа. Жох ус руу цаад ус руугаа зүүлгээс нь дэлгэж оруулж. Зүг. Бараг тэгээд жоох юм шат. За одоо хайр үстэй яах нь харъя. Тэгээ. Жоох манарсан байна тий. Яваад өгнө. Зя. За баярлалаа. За нэг ганцыг бариулаад явах уу тэгээд. Баримаар байгаа мó. Жохон загас өрцөн чи баримаар шиг санагдчихсан уу? Яг гоо дахиж цааш ороод ирэнгүүт юу яаж вэ? Амар их чи. Тийм бас нөө бүдүүн алдандаа гэж байхгүй даа гэж. Тэгэхгүй тэгээд өөрөнд амар их чи. Тэгдээ. Жоо бэртэх гээд байгаа үстэй. За бас тийм ээ тий. Нөө бүдүүн урагтай болохоор зоригтой татчихээн тий. Тэгээ далын нэвчмэр шиг санагдаа явцсан уу гэнт. Үгүй дээ. Явлаа ёо. За баяртай. Баярлаа. Сайн сууж байгаарай. За ер нь шууд толб дээр амарч энэ хисаага шалгахаар ирсэн зөвдлөө шүү. Цайраагаа гаргачлаа нэг дугаарыг. Гоёла. 7-гийн тоо харлаа шүү дээ. За толб нууран дээр нэг локейшнтэй болсон. Заавал нэг сугас бол өгдөг. Манай баян үлгийнхэн бүгд энд ирж шиддэг. Өвөл их цоолдог гэсэн тий. Толб нууран дээр тэмцээ хүртэл болдог гэжтэй. Яг нэг юм яг байгаа л итгэвтэй байгаад идэг бас биш байгаас нуурах сонио. Ингээл явж байгаа л нэг таараал өнгөөл тэгэл баригдаал. Тийм юм шиг байгаа тий. Хаанууд ч яаж хорч нэ. Хоцоод байгаарэ. Хүн нус гойждаг байгаа шүү. Нусаа татах эрхтэй Монгол хүн яа. Нусаа нийж болохгүй харин. Нийснээс татсан дээр. За нэрээс бас гар зовцож байна. Жохон амрыг. Эхнэртэйгээ ээлжлэхгүй бол ер нь сарвах шийдтэй. Only nomadic lifestyle, beautiful life. Хэмээ тэнхэд надад талхаар газар нутаг зөндөө нүдэн суудал хийхэд хөнгөн. За тэгвэл увс ивгүй байгаа юм байна да. Яана. Ачид нур шидэх газаргүй. Тийм үү. 0 эргэн тойр намаг юм уу? Ерөнхийдөө намайг ерөнхийдөө яг хөлбөж авсан. Саатын мэргэр боломжтой машин ингээд очино. Тэгээ дандаа нөгөө юу гүйхэн. Иймхүү саатаа хэсэг байхгүй. Хадрын ихтэй гэж сонссон үг нь. Шидэл ерөөсөө юу цогно одоо юу замаг нь зов. Тэгээд яла шумууд штэ. Тийм хадран барих ч байгаа таа штэ. Юу яа. Мангартум хадрангууд бай. За хаана. Нэг ачи бэри ач нуурлуу сутгаж байгаа гол биш үү? Тэр нэг хойноос орж ирдэг томоо хөндөөр орж ирж байгаа нэг ногоо нуур сумаас хойшоо тий. Тэр чинь тэгээд увс руу оруулахгүй юм биш үү? Гүү тэр чинь увс. Баян үлгэдэ хамааргаж байгаа юм уу? Нутагтаа орох юм уу? Ногоо нуур сум чи баян үлгийн сум байсан тий. Тэгэхээр эндээс ногоо нуур ороод хойшоогоо голоо өгсөд увс талдаа биш баян үлгийн талдаа шидэл явчих юм биш зүг үү? Тэгээ тэр гол төр да нэг дандаа юм нэг хохоо юу сүлгээл гарч байгаа. Шийдэхэд тэнд бол мангар том хадран байна. Нөө Монгол хадран маань тийм үү? Тэрийг чинь л баримаар байгаа юм. Уг нэг 50 мартыг ядчих тий. Яа. Алдсан уу? Үгүй байгаа юм шүү наач. Бэн. Бай штэ. Цухтаа чинь тий. Байна. Оо юм шүү. Одоо орой идэвхтэй өглөө идэвхтэй гэсэн юм байх уу? Нууран дээр бас. Энэ яг оройд гардаг шүү. Оройд гарна. Тийм үү. Одоо нэг юмээс хойш нар буутал тий. Өлгөд шүлхний 20 мөрө байхгүй байгаа юм тийм үү? Гүл орой. Алтаас юм хэдэн сум. Тэр нь хаана хойшоо юм уу? Урагшаа юу? Бай увсч гараагүй зүгээр хаацсан юм уу хаашаа? Зүгээр оруулахгүйгээ хаацсан юм шүү. За хэдүүлээгийн увс муусын төлөвлөгөө ер нь баларч байгаа юм байна да. Тэнийг зооч. Яа, метр 80-аг барьж үдсэн үү та нар гэхгүй. Энэ ардаа. Барьсаа. Барьчтын л юм байна. Гар сэрвэнээс нь барьж болдог шүү. Загсыг бишээ хүнийг. Таларсаа. Өвдсөн баха. Сэртэнгээ дарцсан дулдаад нэг зоогдохгүй юм те. Юу яахгүй юм те. Гацхгүй юм те. Алуулах гэж байна. Мангар амттай байна. Яа. Энэ анхныхаараа миний барьсан рекордыг эвдэх гээд байна үгүй юу? Анхныхаа сугсаа хэмжээтгэе. Би 70-ыг барьсан байгаа заа юу. За энэ талаас том байна тий. Минийхээс том болоо явчлаа шүү. Зэлэг гэж. За харъя. Хурсгүй ашгүй. Амар хоогаад. 67 молоо хавчаар байна. 65, 66 хавцаа. За баяр үргэлээ. Янзээ. Би өөрөө их баяртай байна. 4 санж багыг. 4 санж баг уу чи ёо яг их корда алдах гэж шүү. Өнөөдрийн манлайллаа алдах гэж шүү. Би баян өвдөө.
Айлаас ирэхээр амтраа ухвал зөндөө юмтай Lion Гэвч би зөвхөн баян байгаа сэтгэл ханаа юу Амар тайван байя гэвэл би яг ханаа юу хийх үү Айлыг хүн татархаж адган суугаа за дүниад явах уу Амьдрал болцуулаад алдаага будаа Өсөж төрсөн соёл үндэсний бичгээр тангараа Язгууртан гоёл дэлхийд би тангараа Хатаасан зүйлдээ үл шантараа Нэг Монгол бүх тэнгэрийн онгол Nomadic lifestyle, beautiful life. Tomorrow. Тулгаж аваад хазар шорог сийч Саныг татан тавиад машин дотроо чийлэх Акомо гавэр цаашаа холхон байж жиирх Акомо тила хөдөөгүй чила Арбида найдаа танхалцаад Арадаадаг те Аранда хийгээд хазалхаад Давхгүй даваагүй Мистер Рофман шавар шавхад арби Дама надаар тоног аваад явхад суугаа гаргаан Надаас холбай хөдөөгүй жаргаан Хама зама гаргуул надаар татуулаад харби Авдар дотор ахын нам байна Явдан суудал бөмбөг цаашаа тухтай бам байна Арби тоног авцсан байхад машин чам бай Айди том бай, тоног бам бай За яг л амби хэл тавлаа да. За угсамд ороод ирсэн ямар байна? Юг себе куке. Чанар болд юм байна. Шивга өнөртэй болд юм байна нэгдүгээр тий. Тэгээд нэг барилдмаар юм шиг санагдана. Яа тийм шууд шумал болчтой юм байна. Шумал бол байхгүй ч. Одоо нэрээ цогоо Тила хөдөөгүй чила Арбида найдаа танхалцаад Арадаадаг те Аранда хийгээд хазалхаад Давхгүй даваагүй Арцайсан зам туулахад асфальтын дэх шиг Араасаа дагуулахад амар тайван шиг Цасхан залан уран шин зам гаргаад Хэрэгс нуурын дээр ирсэн. Бирвазар гард юм байна. Энэ доор нь айраг нуур, энэ дээр хэрэгс нуур, энэ хоёрын холбосон хоолой хөл те. Энэ дээрээ бирвазар гараад ирчих юм байна. Завхан сумаар ингээ явахлаа. Тэгэхээр хамаагүй дөт байд юм байна. Оо тэндээс нэг машин ирж бирвазар нэг яа. Жижиг машин 30, том машин 40 гэдэг юм байна. Бүгдээрээ бууж явдаг гэх. Амарата Үлсэг гимэн Жава газар шорог. За ингээд бирвазар гарч үзэхэндээ. Хөдлөөд байна. Тэгжтэй энэ чинь бирва ТV чинь. Би картана татах хэрэгтэй юу? Тэ? Йоо тий. Балгаагаа авчих үедээ. Надаас холбай хөдөөгүй жаргаан хамаа замаа гаргуул надаар татуулаад харби. Авдар дотор ахын нам байна. Явдан суудал бөмбөг цаашаа тухтай бам байна. Арби тоног авцсан байхад машин чам бай. Айди том бай. Тоног бам бай. Сайр замаар хүүхэн авахар хүүр зав. За мэдгүй нэг юм сүлжээтэй газар ирлээ. Сүлжээний анчинтай. Хэцүү ад маань яг альны бүүм мэд. Ер нь ингээл эндээс эхлээд дагуудаа амралт байна тий. Хан ингээл тийшээ амралтууд ингээд байна. Тэгэхээр яваад үзье. Сайн нэг энэ дээшээ институт толгод руу гарах гэж суулаа. Хүндрүүлжиж гарлаа тий. Баларсан. Яг баларч. Яаж отгол нэж цадгаа ингээд салхитай. Нуурынхаа зүүн урд болохоор баруун өнөө салхилаад бүр амар салхилаад хүүтэн бас байна тий. За ямар ч байсан жоох яваад үзье дөхөө. За тэгээ. Рата дотор жаргаж явхад гадаад ачигнаад Хүннэрээ тоглосдөө Амарата Үлсэг гимэн тоосдөө Мистер Рофман Хазаныг тулгаж аваад хазар шорог сийч Саныг татан тавиад машин дотроо чийлэх Акомо гавэр цаашаа холхон байж жиирх Акомо тила хөдөөгүй чила Арбида найдаа танхалцаад Арадаадаг те хийгээд хазалхаад давхгүй даваагүй The next day Шамэ бэрхал дорман суух Үрхэдэл таашаал таван суух Үлдсэнгүүд омоч нам суун
Димидэл журам байсан. Чамд яг дорман суур. Хүрхүүдэр таашаа таман суур. Хүлцэнгүү таамаач нам суур. Димидэл журам байсан. Чамд яг димидэл. За ер нь за талдаа орж 3-2-ыг дуусчихна гэх юм уу? Тэгээ загсчлаа та тий. Тэрс дуруу дээр ирчих. Эдээ тгээс уудах юм тий. Амар гой тогтун байх юм. Гэтэ энийг дуусгахгүй санаа амардаггүй. Тэгээ цацахгүй бол тий. Наадмын бэлэг бариадтай. Нэр миний энэ студ танилцуулаач гэдээ бас хүмүүс бас тэгээд идэв юм билээ. Коммент төвчээд идэв. Тэгээ ер нь бол яаж энэ стапыг босгосон бэ гэхээр энэ хайрцагт бүгдээр орж байгаа. Цаашлаа ч гэсэн надад энэ айгүй хэрэгтэй. Гадагшаа тэр явж мууж загсчлахад ингээл аваа явчих дөргөө мөргөний хамгаалттай тий. Энэ хайрцагтаа бүгдийг багтаахаар бодож төлөвлөж юмнуудыг цуглуулсан гэсэн. За тэгэхээр за айгүй амархаа. За нэг ийм нөгөө юу суур байгаа төмөр. Энэ уг нь сенстэйг загсан чинь би нөгөө табаагаас буруу захиалаа сенсгүйг захиалцсан. Суур загсан. Энэ сенсийн дараа нь авах гэсэн чинь байхгүй гэсэн. Тэгээд жоохон фейлтцсэн. Тэгээд дээр нь MacBook Pro жийдүүлээ. M5 25 оны гэсэн. M5 Pro chipтэй 2 TB хардтай 24-ийн RAM-тай маш өндөр үзүүлэлттэй MacBook аюу гоё боломж олдоод би нөгөө нэг Mac гээл уурлаад story дээр оруулагдсан шүү дээ. Тэгсэн чинь холбогдсон. Хаанаас вэ гэхээр зөвхөн Монголиа биш ээ. Зөвхөн Монголиг нэ. Зөвхөн Америкаас гээд пэйжэс холбогдсон. Тэгээд төвшөөтэйгээ уулзаад захиалгаа өгөөд 14 оны дотор юм биш тавцсан. Тэгсэн чинь одоо жоо өмнө нэмсэн гинэ. Цаанаа үйлдвэрлэлээс суур өмнө нэмэгдсэн. Би аюу хаттай авсан бохоггүй. Би нэг 9 сая гарангаар хэдүүлээд авсан. Тэгэнгүүт энэ үзүүлэлттэй аюу хямдхан бохоггүй. Яг ийм үзүүлэлттэй компьютерийг бол MacBook-ыг бол ойролцоогоор 12 3-аар болтгоо тулсан. Тэгсэн чинь би айгүй гоё хямдаар дээрэс нь шууд нөгөө лацтайгаа тий бүр яг Америкаас ирсэн. Одоо энэ дэр ямар нэг Солонгос, Япон үсгүүд байхгүй. Яг цэвэр Америкаас ирсэн ийм MacBook авсан. Санд бас авсан байл ч тий. Араас маань баярлалаа. Надад баярлалаа хэлгээрэй гэсэн та. За тийм ээ. Компьютерыг ингэж авсан. Энэ хард зөөрэ хард бол миний нөгөө угийн л ажилдаг 16 TB хард байгаа. Энэ гэхдээ HDD хард болохоор жоохон гац удах магадaltaй. Гэхдээ өндөр багтаамжтай SSD бол хэцүү. Байвал амар үнэтэй юм лээ. Тэгээ энэ дээр нөгөө эпизод 1-ээс ахуулаад season улирал 1-ээс ахуулаад бүх дүрс маань энэ дээр хуулаад байгаа. Тэгээд энэ дэлгэц шийдэж өгсөө. Одоо энэ ингээд угалчиж байгаа зү. Тэгээ ингээд холбоод ингээд ажлын 2 дэлгэцтэй болчихж байгаа. Энийг болохоор нөгөө storage зэг юм лөө. Тэрнгээр орж сонирхож байгаа захиалж авчруулсан. Тэгээд ийм дэлгэцтэйгээр ингээд явж байгаа. Айгүй амар. За тэгээд жихэрж бол мэдээж шууд нөгөө нэг энэ чинь юу лээ AirPod-тэй. Ингээл болно шүү дээ. Тэгэл эдрийг ингээл багтаагаад энэ зүгэнд ичиж байгаа байхгүй. Тэгэл аялын студ маань ингээд болчихж байгаа. Тэгэл загсч чадахгүй л эдитэйгээ сууж ин та бүгдийгээ баясгах гээд. Олон хонж гацаа болцсон. Ямар ч асуудал байхгүй. За би ажлаа хийлээ. Тэг газ оройхон газ дуусгаад оройн гараан дээр л бацмаар амар гоё тогтсон байна. Оройн гараа мараа гэж юм байдаг. Байнгын бийж идэж гэсэн. Тэгсэн л дээ. Тэгтээ яг оройн нар жаргаж явах үед илүү гоё. Ер нь бүр тогтсон болдог шүү дээ. Яг энэ манай доотлын хадны доор 3 хүн зэрэг зөксөн. Шидэж гин үү? Оо nice. Бид барьж байгаа л байгаа тий. Дуусчихгүй байлгүй тий. Яргасын загсаг арай дуусчихгүй байлгүй тий. Амар харамч тий. Тэгээд газ энийг дуусгаад ярьд. Тэгээд загсчлаа заа. Би одоо газ ажлаа хиймээр байна. Чамд яг дорман суур. Хүрхүүдэр таашаа таман суур. Хүлцэнгүү таамаач нам суур. Димидэл журам байсан. Заавал байдаг гэж хааж байсан тэрвэрч ирэхээр хаахатан болсон тэрвэрэл сайхан түүхийн иглэл бүх асуудлууд За заашлах уу? Шууд завь тавилаа. Би чам нэг ургуул дээ. Би өөрөө нөгөө нэг бүдүүн том ургатайгаа энтэйгээ гарчээ. Өнөөдөр бол янзын гоё тогтсон байна. Яг л шидэчээ гэсэн ой бурууч харгалцсан л. Гүнрөөгөө л их байдаг гэсэн каяктай хүмүүс явж ийн гэлөө. Каяктай хүмүүс явж гистэй. Гэхдээ эргээсээ нэг холдоод бас дэмий байх. Ер нь бол хүүтэйгээ гарна. Тэгвэл ганцаараа сэлдүрдэж дийлхээ байсан. Сэлдүрчингуудаа эргээ харангууд эрэг дээр ирчихсэн. Хоёр хантаастай мэд чи хүүгээ аваад хоёул хантаас өмсчүүд гарчээ гэж бодож байна. Би чам нэг юм абу гэсэг нэг ураг байгаа. Тэр үлдээчээ заяа. Хоноглоод чи хисан дээр шид заяа. Бид хоёр болохоор завтай гараад ирлээ. Ер нь бол энд таарсан хүмүүс бол та цайрна гэж байхгүй л гэж тий. Яг үү бууз штэ. Өнөөдрөөс янзын өдөр энэ хэрэгс нуур зэгтэй хэцүү бод үнэхээр гоё юм а тий. Янзын гоё. Амрагчч жолон байна. Өнөөдөр наадмын эхний өдөр. Биш ээ. Бүхийн барилдаантай эхний өдөр гэх юм уу? Юу хий? Өчтөр наадам эхэлсэн юм уу? Өнөөдөр наадам эхэлсэн юм уу? 10-нд эхлээд эдэг болцсноо орчин үед. Хуучин бол 11, 12, 13 байсан мэт дээ. Тэнгүүд 10-нд чи дээлтэй Монгол наадам гэдээ бодох шиг байна, тийм үү? Тэгэхээр өнөөдөр яг наадмын эхний өдөр бүхийн барилдааны эхний хитэн даваа явж байгаа бол 1024-тэй гэсэн шүү дээ. 1024-тэй гэхэлэр өнөөдөр эхний 2 даваа л явсан байна. 1-2-ын даваа. Барилдааны яг
юуг нь үзэж чадахгүй л байгаа тийм. За яах вэ? Тэгээд барилдаан жухлуу, загас жухлуу. Хамгийн маалт. Ер нь бол нуурын загслын юм хамгийн ойрхон явж байгаа. Миний юу гэдэг юм бэ? Чулуу ингэж байна. Наа чи юу юм? Гацаа. Ивидэ наа чи шүлдийн чигчлүүр юм биш үү? Гац юм уу? Жорлонгийн гац юм уу? Тэрний зав яваад энэ хоёр тартаа. Яг тэндээс гарч ирээд. Тийм ээ тий. Тэндээс гарч ирээд машин натлын цагаан гэсэн мотор. Тийм үү. Зав бол яваалгаа юм тий. Тэгэхээр зав хэдүүлээ явнаа л гэсэн. Бомбо асуудлуудыг клости саарл зүж бүрдэг клости заавалжгүй даван тулан трасти чамаа би харах дорман сууч хүрхэдэр таашаал таман сууч үлдсэн гутомоч намсун дэмигэд мэдвч өрн байсан чамаа би харах дорман сууч хүрхэдэр таашаал таман сууч үлдсэн гутомоч намсун дэмигэд мэдвч өрн байсан. Later that night. Амчин төв заяаг олохгүйгээр замгарах юм биш биз бүл. Энэ сэртэнгийн давцсан байна. Энэ бас сэртэнгийн давцсан байна. Энэ хоёр халдварыг ерөөхдөө хийж үзснэ. Өөр юу вэ? Энэ гурвыг л сонирхондоо 15 г тийм шар. Цагаан шар. Одоо гоё тогтоод байна уу? Тэгээчтэй гоё штэ. Энэ гурвыг сэртэнгийн дараагүй нэ нөө. Энд сэртэнгийн дараагүй. Дахин хэлэхэд их амар шүү. Өөрсдөө их амар шүү. Энэ тэндээс гогддог те. Эсвэл юм өмнө салгахад их амар таснасаа ч тий ингээд. Ашиглах 3 дээг маань гуруулаас сэртэнгүй боллоо. Кофе маань ч боллоо. Ер нь бол бүх юм гоё асуураа болоод байна уу. Одоо сайхан кофегоо уугаад. Уураа гарцсан. Уул галдахлаар айгүй чанга уул галдах юм. Өөрийгөө зочдол. Тэнд байгаа хоёр хүмүүс хадан дээрээс очиод унчих байхгүй. Айгүй салхитай байгааз зав би ер нь айгүй хацгүй. Яг гоё наалгар өдрөө өгөөд байгаа байхгүй нуур уг нь. Тэр өдрүүдээр нь ядарсан эсвэл үнэхээр ажилтаа байж тарадах юм. Тэгнэш мах кофе. Энд бас гоё юм байгаа. Энийг авч кармална. Энийг өөрөндөө кармалчих. Утас архи. Янз. Гоё шүү. Кофе гоё. За, энийг хийж болт юм байна уу? Эргүүлэггүй болж байгаа юм байна. Тэгэхээр энэ хийж болох нь харъя. Өчтөр бол хоёр юм бол барай л хийсэн. Метрэл чадаагүй. Ер нь гэхдээ үнэхээр хэцүү хадан дээр илбэг юм лээ. Цайрна гэж байх бай гэдэг энэ таарсан 3 дөө тэгээдсэн. Нэрэд цайрдгүй. Өөртөө бол уурахгүй шидчихлээ. Шууд донкл цатркараа шидчихтэй юм лээ амар. Бас нэг үл амар юм шиг байна. Эргүүлж байгаа шидэл тэгэл татаал гаргаад. Одоо гоё цэлмэд эхэллээ те. Удаа итайхан болоод эхлэх чинь. Гэтэл амар давлгаалж ин те. Салхил байна. Салхи нь бол байсаар байна. Ам ready би билэн. Тэгээ сичок бол авахгүй. Ер нь бол сугсыг чирээл гаргаад ирчихсэн юм л. Тэгэж гаргаж ирж байгаа л мултлаад буцаагалтай. Байгаль хамгаалагч ирсэн. Байгаль хамгаалагч энэ чинь нөгөө нэг онцгой бүс юу лээ? Улсын хариуцдаг нь те. Орон нутгийн биш. Манай энэ хавийн байгаль хамгаалагч болдгоо залуу байлаа. Энд отоглох цэгийн машины 9,000 төгрөгийн тасалбар өгд юм байна. Тэгээд нэмээд бас нөгөө 15,000 төгрөгөөр загслах ирэх авсан. Тэгээд нөгөө барилаа тавилаа хийн гэж тэгэж өгсөн. Өөрөөр хэлбэл загас авахгүй барилаа тавилаад чинь санаа зовлтгүй. Одоо гоё тогтчихно. Сайхан ч тогтоод эхлэв. За би загасчлаа. Хатин кофе уучих уу? Айгу уулган ч юм аа кофе уучаа явахгүй би. Айгу уулган ч юм аа тий. За би 50 кофе уучдаг хөө. Та нар тэгээд гоё байж. Бодох юм би амьдралын амчин төв заяаг олохгүйгээр замгарах юм биш биз бүл. За загасчлаа. Жижиг ялаанууд яг энэ хонхорхоод ямар их байна. Болгоомжтой байхгүй айгу халтрлах ус крокс устай болохоор айгу халтрал хэлээ. Өчигдөр би бөксөөрөө унтсан шүү дээ. Тэсэн дээрээ. За нийлэн давлгаатай багчвэ. За өчигдөр бол би энэ хясан дээр багч жоо шилжсэн. Хоёрыг барьсан. Ер нь бол байна лээ. Энэ рүүгээ орвол халтраад дахиад унцдаг юм болов. Тэгээ энэ хонхоргоод бөксөөрөө унайс. За заавал энэ хисаараа авахгүй гол дээрээс энэ хисаар ус давлгаалаад ийм том ус гэж цалиглаар ямар амар юм бэ? Ингээд цалгаад авах. Ямар амар. Йоо дуглаалаа. Йоо ямар амар харагдаж байна.
За эндээс шиднэ. Эндээсээ шидэж шууд үзье. Тэгвэл доош талаар давлгаа аймаар байна. За ингээд өнөөдрийн анхны шидэл шуба. Газ. Ямда. Өө ийм өндөртэй зогсож хүний хөлийг цагаан ус ахруулаад балбаад ахаа. Ийм давлгаатай хахад яа гэм бол загас яа гэм бол өчтөр тогтсон байхад бол бүр ингээ харагдаад хөл доормоор явмаа. Үнээр их юм бэ. Ой давлгаатай чи ямар сүртэй юм бэ? Завин дээр яваа юм шиг санагдчихлаа. Нөө усан огсон дээр ингээ амар бичлэг өгчтэй. Йоо ямар сүртэй юм бэ? Амар санагдчихлаа. Йоо это бас яг айцтай нэг зүү юм уу? Шатласоо. Йоо би доосны шаардлагыг дотор бандажтайгаа байгаа шүү. Нороо хийсөө. Өнгөрсөө. Харин загас маань ийм давлгаатай эргээрээ байхгүй гүн рүүгээ орчдөг байж магадгүй юм те. Сүртэй юм аа. Амар сүртэй байж шүү. Йоо. Эрг рүүгээ байхгүй гүн рүүгээ ордог байж магадгүй юм байна. Яа, цагаан ус хахаад. Йоо, харгаа танаа. Йоо, ямар сүртэй бэ. Амар юм аа. Тэргас нуур маань бас агнуурын зорилгоор жилдээ квад олгод юм байна те. Хэдэн тонн гэж вэ? 30-аас 40 тонн гэж үү? Таасан ер нь маш илбэгтэй гэд нотын залуучууд бол тэгжсэн. Бас байгаль хамгаалалт учраас тэгж ярьсан. Одоо нар ганцлаа. Одоо гоё жоохон нуур маань жоохон давтаад өгвөл загасчлаад гоё болох байсан. Одоо ингээд их ус имиж нэг их салхилсан одоо тогттлоо бас хэдэн минут болох те цаг мах юм уу. Ямар ч байсан салхил байх болчихлоо. Тэгээ нуурын давлгаа маань тогттол нэг хэсэг хүлээчүүл ингээд шидэж огцоод гоё болохоор юм байна гэж бодлоо. Одоохондоо бол жоохон ангуул байна да. Яачгүй амар их сав салхиж байна да. Сүртэй харагдаж байна гоё юм байна. Загас одоохондоо байх юм байна да. Ер нь давлгаалахад байдгүй юм байна. Тэгвэл те. Одоо өчтөр энд язганж исэн байхгүй болсон байна шүү. Йоо. Бандаж норцоо. Йоо. Наймар том давлгаа соо амар батгүй. Shit. Oh shit. Бүтэн нор. Йоо. Кена. Тийс амар эргэлхийг загасчны дүр тоглож байгаа юм шиг санагдчихлаа. Хардаа эгэ бүтэн орцоо. Игээд ардаа бандаж намнаач. Нүүрлөөсөө гэж орж ирлээ шүү дээ. Шилмэл хатаа. Малгай өртлөөсөн үстэй. Йоо, гэтээ амар сүрдээр гоё ба. Монголоор үнэхээр өстэй янз газартай маа тий. Энэ гараад аялсан аяллаа хугацаанд ч зөндөө сонир газрууд дээр явлаа ш. Тэр гоё алтай энэ тэр бухтын тэр хавцал янз. Наашаа ховд руугаа орж ирсэн шумуул янз. Холом дуурн дээр очиод бас нэг өөр. Тэгээ наашаа ирсэн чинь мэдрэмж нь бас нэг өөр. Ямар гоё юм бэ тий. Монголоор сайхан үнэхээр сайхан шүү. Одоо гоё загсалтай л байх тий. Давлгааг ер нь жоохон багсхлаар ирьяа. Угаасаа байхгүй юм байна л да. Эрг рүүгээ пар гэ балбаад ахлаар загас ч байвал шахагдаад балбуудах байлгүй. Тийм учраас гүн рүүгээ явчихдаг байх гэж бодлоо. Жоохон байжаад ирээ. Нэг цагийн дараа ирэхэд тогтно байгаа. Харж байгаа. Ер нь бол тэнгэр бол онгооцсон хардаа. Ийм гоё болцсон. Тэгэхээр хотг руу очиж тэгээ бас нэг юмнууд мартчих. Станцаас авч юм захихэд станцаас байвал зүгээр юм. Станцаа бас авчирээ. Очиж жоохон байж байгаа л хүрээд ирэхээс тээ. Юуны мангай басуу аварга. Барууны магнай бүрэн төгс аварга байшоо. Өөнөрөндөө радио Лүкэр үзчих тий. Школ ухраацчаа л. Одоо л заашлах гэж байгаа болохоор 5 дагуу үзэж ер нь эхлүүлчихэл явах болчиход байна тий. Яг ухраагаад үзчихье тий. За, аль нэг дэвэш аваагаа гаргаад ирээч. Сайхан да. Манай анар яач юу? Нийлдэд очив. Юу болчих вэ? Үгэн дуртай тий. Юу одоо шуугаад явчих вэ? Барилдаг багч. За тэр яг бүхэн үзье.
За, хайр тус шийднэ үстэй. Чиний ургаа авчлаа, өөрийнхөө ургаа авчлаа. Тэнд нөгөө нэг шууны үүртэй хийсэн. Тэрний тэнд бас шийдвэл гоё доо гэж тэр лүү битээр яваад үз. Тэр энэ доорх руу маань 2 3 хүн орцсон те. Энэ доорхыг тэдэнд үлдээ. Зав бол давлгаа ихтэй байна таахгүй. Ер нь завтай загсалж чадахгүй л яваад шүү те. Өгийн дээр л үзэх үү? Буцалтаа өгийн орно гэж байх уу? Бай л та. Сурхайнд үзье л да. Гээ ийшиг нэг энэ хоёр талтай налуу тэр голд нь шидэж болохоор юм байна. Наашир айгу гоё юм үзүүл энд гоё юм баан байна. Наашир жакузи. Энэ болохоор усан сан. Энэ одоо жараханууд явж байгаа тенд. Одоо энэ дээрээс ийшиг авирна. Ингээ авирна. Тэгээд ийшигээ доошоо буугаа шиднэ. Ань энэ авирахт нь туслая. Юу ч ийшиг нэг хэсэг шидэд үзье. Тэгээд бүр боломгүй бол өөртөө отгийн доор байгаа нөгөөд хэрвээ л очие те. Уул авиралт хийлээ сайхан байна. Одоо буцаа. Энд нөгөө хоёр талдаа ийм налуу эрэхтэй болохоор хүмүүс сэлээд тэгээд нөгөө загсуудаа өргөцсөн юм шиг байна. Өргөх юм шиг байна тий. Тэгэхээр шууд нөгөө хуучин дээрээ л очиж шидэ. Тэн чи ойр хавьд юм байхгүйсэн шүү дээ. Тэгэхээр явъя. Буцаа хайртай. Явъя ой. Цаг болохоо боллоо. Хөөе, явъя. Юугээ бичээд байгаа юм бэ? За ер нь бол хөдлөх болж байна. За тэгээд өчигдрийнхөө барьсан дээр өглөөнийхөө давлгаатай хэсэг дээрээ буцаад өрөөд ирлээ. Тэр үүртэй юу очиход аяг хэцүү юм. Ерөнхийдөө давлгаа тогтсон дуу болцсон юм чинь гайг баха. Загснууд байгаа баха гэж бодож байна. Өчигдөр одоо камергүй хоёрыг барьсан шүү дээ. Одоо камер дээр баталж харуулахгүй бол худлаа ирсэн боллоо. Стори хажуунаас авсан байсан те. Гэхдээ энэ түрүүн шидчихсэн хүмүүс яагаад явсан бол зөндөг барай залхаад явсан болоо эсвэл байхгүй ингээд явсан болоо. Өшөө бас тэр хэрэгсэн нэг том хошуу байна. Нуурлогоо тэгээд орцсон. Тэрний ирэг дээрээс бас томууд гардаг гин хойдлаасаа зүүн хойдлоо харагдсан. Нэг том хамгийн том хошуу. Тэгээ орж байгаад ирэг дээрээс нь шидчихдэг гинэ. Том гардаг гин над руу зураг явуулсан. Өдөр бас гүн рүүгээ орчтой юм бол бас эсвэл яа гэм бол орой бол янз бүр гэдэг юм байна. Зэлэг. Яг доор хоёр явж энэ сонирхгүй. За одоо энийг татаж үзье. Сонирхгүй байх юм аа. Яар зэв байла. Ингээ хоёулаа зөрөө явчлаа. Чалбол явж илээ залэг чинь. За эрг рүүгээ шахчихл байгаа юм байна да. Энэ арай дахиад хоёроо явж би хурдан татъя. Харагдаад байна. Мөндөө энэ хоёр хар юм. Яг урдуур нь гаргачмаар ах. Доошоо гүн рүүгээ орчлоо. Одоо энэ халбаг маань ирж амжих нь уу? Зэлгөө тоохгүй байна. Яваад байшаа. Ямар ч байсан загас бол явж байна. Итгэвчлээ гэсэн. Одоо тэгвэл ер нь бол барьж болно л гэсэн. За би чинь одоо энэ Абу Гарсагийн даацын ургаа ашиглаж ер нь үзээгүй шахуу байгаа ш. Дамар нь бас 4000-тай дамар байгаа. Дамар нь бол хуучин дамар уу. За үзье. Энд доор дахиад явж гин. Яваад байшаа. Энэ урдуурлаас гаргачих юмсан. Хайн гарчлаа. Ямар их явж байна. Би өчигдөр нэг нь яг тэгж өрс дуурд нь ингэж хаяад амар хөөж мөхгүй затгалан байж гин гэж яах вэ? Би одоо буруу харнаж байхгүй дээ нэрэл явж ирсэн да. За энэ тал руу нэг шидэд үзье. Энэ талаас бас ирээд гисэн. Хад дагуулаа татчих үзье. Яваад байсан золигнолч байхгүй боллоо. Өдрийн хаалуун гүн рүүгээ явчих юм байна та. Яа тийм бэ? За чи жоохон сони юм болоод энэ нөгөө юу? Биш байна. Гордох гэж энэ замганд болоод байна уу? Замганд болсон байж магадгүй. Орой бол бас үсрээд ийлээ шүү дээ. Үсэрж байгаа гэх юм уу? Уснаас гарч ирэл пүл пал гэдэг л нэрээ. Суус бас тэгдэм л. За залхуу аргаар малгайгаа норгоё. Малгай норгох шилдэг аргатай болсон шүү дээ. Муу санаалаад бас хоёрыг нь хийчихэд байгаамаа. Нэгийг сэдвээр оруулаад энийг бас за ингээ хоёр дэгэнд нь хийж хагаад. Тоба май. Яа ингээ. Ингээ норгочихж байгаа байхгүй. Баяа бастай хайр залхуу.
Өө ямар гоё сэрэх юм байна. Энэ доор явж байна. Яг явж шүү. За живүүллээ. Та харж байна уу? Тоохгүй хажуугаар нь өнгөрөх юм. Яг энэ доор нь хардаа. Үе. Намаа хараа зогтчихлаа. Золгоо. За дахиад ирэхгүй байна. Тэнд явж шүү. Золиг яг ордоор явж ирсэн. Барааны газраас алдчихлаа. Одоо тэр цаашаа. Золиг. Энэ ихтэй жоохон сонирхгүй байх ээ. Жоохон залхуу байх юм. Яагаад гэж юм? Яг л урд нь хайсан ш сая би. Зэв муу санаатай золиг бай. Би харагдаад байна уу? Суух уу? Би харагдаад байж магадгүй юм. Сага тойрол явд юм байна л да. Тэгээ ямар юм авахгүй шүү дээ. Тэнд явж. Гэрзараа. Явж шүү. Хаана явна? Алтлаа. Яа, хоёр өтер цаана дахиад нэг явж байна. Байна да. Сайн гүндээ живүүлэхгүй байгаа юм байна лөө. Сая дээгүүр гарч ирж байгаа. За шидчихлээ. Юу нь яваад шүү. Жохон живүүлээ. Гүндээ нь оруулахгүй бол сая шидснээгээ татсан чинь бүр наад дээгүүр явж байна. Сайн живүүлэх хэрэгтэй юм байна да. Тэндүрүүлж барихаа үзэхгүй. За тэгээ. За эхнэр уралдах уу гинэ? Уралдъя. Эхнэрийн барьж байгаа өгөөс толгор дээр бол амар ажилласан л да. Тэ? Яар зэв байна. Болдгоо дээ. За тэр хисаараа би явлаа. Хясаа биш тэр нөгөө өчигдөр дээр зогсож ирснээс жоохон цаашаага шидэд үзье. Явж ийн нарт. Энэ доор явж ийн. Гэл самжаад тараад авах юмсаа. Чи верхөө, би верхөө. Хайччуу. Чинийхийг дагч ийн үү? Энд байхгүй болцоо. Тоглож ийн үү? Барайд. Яваад өгснө үү? Яа. За энэ хисаан дээр гарч байгаад нэг үзье. Яг ийшээгээ шидэж үзье. Би унчих гад юм аа юм бэ. Их ус руу тонгоочих гад юм. Намж юм байх юм. Тэр үүртэй хадан дээр, шууны үүртэй хадан дээр бол бас хүмүүс шидэж байна. Тэн сая үсэрсэн үү? Үсэрж явах шиг байх юм. Уус талгилж явах юм. Үсрээд байгаа юм шиг байсан. Өчтөр орой пүл пал гэдэлсэн. Тэгсэн чинь нутгийн дүүнэр болохоор тоглож гин. Тоглолтын ингэ тэгээд байсан. Тэнд барьцсан. Манай хүн ялцсан. Хэдийг татахгүйгээр ингэ чирж гаргана шүү. Би очих уу? Эндтэй гоё юм болж байна. Суулж болохгүй шүү. Наа чи сэртэнгүү. Гаргасноо. Том юм уу? Тэмчгүй. Мангар амт байна шүү дээ. Тэр наад налуу байгаа үстэй. Тэрлүүгээ чирж гарга. Чи идтэй байгаа лээ. Тавтайгаа. За чи бол ирэхгүй дэвчээж магадгүй. 55. Яа. 55 болчих. За өөрөө 50 та. Энэ доогоор явж ирсний барьсан уу? Цаанаас барьсан уу? Яаж чинь? За явг. Өөрөө гарвал. Гарцсан. Сэргэлэн баг байна. За баяр хүргэе. За эхнэр ялсан. Би ялагдсан. Манай хүн барьсан. 55. Амжилттай ахиулсан. Одоо би ганцыг барьчихвал тэгээ юу нь явах уу? Явах уу та? За манай хүн бас загсны яндаатай байгаа дэшөө. Би байдгүй саний. За би ч тэгээ ялагдчих юм дөө. За энэ 10 санграфтай зэвгүй гинэ. Энэ шар залбаа. Энийг шийдээ үзье. За тэгээ ганцыг яриад барьснаа баталгаажуулаад тэгээ явъя да. Өдөртөө барьсны юм гэхдээ сториогоор хүүхэд хажуунаас нь хийгээд баталгаажуулсан байгаа шүү дээ. Нэвтрүүлэг дээр л дүрс байхгүй. За энийг шийдээд үзье да. Тэ үсэрж гин. Тэнд. Үсэрдэм байх. Сая яг нэг жижигхэн бүтэн биеэрээ үсэрж гарч ирж. Үсэрдэм байх шүү. Өчигдөр үсэрдсэн яг л тэгдэм байх. Түрүүн тэр нэг бүтэн хөлөглөөр нь өөртөө итгээгүй. Бууз миний хөслөөр буцал бууз миний хөслөөр болцгоё гэж авчих. Буцхар тулны тушаалаа. Суусчи бариг. Хэрэгс нуурын суугас бариг. Юу ч Уснаас хол байгаарэ гэсэн үү? Болгоомжтойгоорой л гэж сануулж ах шиг байна. Ажлаа хийж яваа хүмүүс байна. За одоо зүгээр ингээд доор ингээд тоглуулаад. Энэгээр явбал батаараа идэх гол нь явахгүй байна. Явж байгаа харагдвал энэ ингэж тоглуулах идэх нь үгүй гэдгийг нотолчмоор ах юм. Би ингэж барин заяа. Заавал гол нь явж явах хэрэгтэй байна. Цооныг бол ингэж тоглуулах юм билээ. Одоо өвлийн цооныг тоглуулалт дээр тоглуулж гин гэсэн үг юм уу? Загас ирвэл сонирхдаг үгүйг нь одоо харчмаар байна. Үсрээ гараад ирэхээ. Уг нь сонирхсон доо. Сая мэдчихв. Одоо сонирхоод ингэж тоглож болд юм байх шүү. Одоо сонирхоод байна хардаа.
Яг өмөхгүй нь. За нотлоо. Хөгжилтэй юм. За манайхаа өвлөх шиг ингэ тоглоулаад барьж олдсон байх шүү. Ярта. Ой чи. Яасан ашиг. Сонирхолтой байна. Тэр нөгөө доор ирснүүдийг бол ингэж авчих юм байна. Энэ миний далыг гүцэхгүй те арт. Яа зэ. Болти бэ заяа. Бэлчин би энэ доороос бол одоо би дандаа доороос ирэн заяа. Яаж арга ойлгоцсон заяа. Өвлөх шиг л тоглоулчих тэгээ болоо. За энэ тоглолт бол ажиллаж байна. Явлаа шүү тэмцэж байна. Амьдралынхаа төлөө тэмц загасан мэн. Орс. Түрүүнээс шигээд баахан шидэж сугаац очтол шидчихсэн зүгээр эгээ суужод авна шүү. Харгастаар бол ер нь бол шидэх шаардлагагүй. Түр ингээ болоо. Тэр өвлөх шиг л тоглуулаад болоо. Санийх бол айгүй сонирхсан. Тодорхой уртын тааруул. Ил байх хэрэггүй заяа. Тэр одоо минийх тэр доор далд харагдахаа ойлоод байгаа. Яг тэгэл. Амар заасан. Зэрлэг заасан. Жолиунууд энийхэн доор гүндээ байгаад байгаа юм байна те. Тэгээд саяныхыг хараад ирсэн те. Наач арай богинохон байна хараа. Минийхийг харалт ийм урт. Хараа. Тэгээ ингэж тавиал одоо жишээ нь харалт. Живэд сатургч нь. Одоо ингэж сатургч хүндэрж байгаа үстэй. Тэнгууд нь дээш нь татаад уснаас гарахгүй тэгээ тавиал доошоо ингээд өөр унаал. Унахтаа эн чинь альбин болохоор гэж унана. Өгөл бол ингээд тоглоулаа сууд ч альбингаар бол. За хоёлаа нэг 10-15 минут ингэж дайлжааж байгаа. Тэгээд явах уу. За явъя да. Зөндөө суух суурлаа. Баярлалаа хэрэгс. Манай хорой л та явъя л та. Хүүхдүүд хоолоор дайлаад штэ хоолоо. Цус нь унчлаа. Юу юм? Энэ цус. За. Энэ юу вэ? Юу гиз. Үгүй. Энэ үү? Юу гиз. Гиз энэ юу вэ? Ошиг. Ошиг энэ үү? Гүзээ. Гүзээ энэ юу? Шил. За шүтэн уучлаа. Шинэ хоног хийцээд байгаа юм те. Шинэ шүл ууч. За баярлалаа ам цацсан. За майхна болбоо та. Араа засваа идэрээ да. Four to 6 weeks later. Yo. Ah shit. Yo. Bomba kai. Reda. Яман дугаар хөрөх өдрийн минь хүргэе бууцван үүгээр donation time эхэлж байна. Эпизод 4-ийн donation time. За уншна. Шууд уншна. 24700 ариун надаа хайртай шүү Батбол доос гэсэн байна. Дамжууллаа. 100,000 маш их хүлээж жаргаж үздэг шүү бро. Амжилт гэсэн байна. Баярлалаа. 5555 төгрөг. Түмээ туяа 2 байнга үздэг шүү. Бид хоёр ч гэсэн хамтдаа загасчилдаг гэр бүл гэсэн байна. Баярлалаа мөн амжилт төсөй. Тэгээд хамтдаа гэр бүлээ загасчлах болно. гэж хамгийн гоё өгдөг шүү гэж хэлье. 5555 амжилт яма хаалтан доктор ЦК Мэригийн гэр бүлээс гэсэн байна. Баярлалаа. 4444 төгрөг Балчка налахаас дэмждэг шүү гэсэн байна. Маш их баярлалаа. 3000 мэлхий хэр байдаг вэ? Айдаг хүн байна. Хар ухаан гэсэн байна. За энэ эпизод 3-ын бодвол нэг зэлтэрт мэлхийтэй юу л гэж асууж ах шиг байна. Хар усандаа ганц л мэлхий харагдчихсан. Бусдаар ер нь бол нэг түгээмэл бас биш гайгүй. Тэгэхээр мэлхийнээс айх хэрэггүй гэсэн үг. Хар ухаан гэдэг манад бодвол Десант Питерийн хар ухаан дууг битсэн байх шиг байна. Маш их баярлалаа гэж хэлье. За 2500 амжилт хүсье ах. Тэсэн ядаг хүлээдэг шүү гэсэн байна. Маш их баярлалаа. 24700 ялгуунда хайртай шүү. Үнжидаа гэсэн байна. За ингээд дамжууллаа. 5000 Иба season 3 эпизод 3. За манай Иба маань ээлж ятнаас найсан байна. Баярлалаа. 22222 төгрөг өөцөө рүү 2 доо хайртай шүү гэсэн байна. Дамжууллаа. 2470 түмэн өлцгөөс загсанд орсон нэм бүг буузаа гинэ. За загсанд орсон бас гоё байна. Тэгээд амжилт хүсье. Нэмтний хувьд бол ер нь миний дугаарын description хэсэгт манай өгөөш ороодог баярагийн линк байгаа шүү. Facebook линк нь байгаа. Тэрнгөр ороод бас нэм сонирхоод үзээрэй. Нэм өгөөшнүүд те сонирхоод үзээрэй гэж хэлье. Баярлалаа. 9999 төгрөг Унгар улсаас болдоо ариуна 2-оос гэсэн байна. За
За маш их баярлалаа. Өмнө бас илгээжсэн бах те. Баярлалаа. 33,000 төгрөг. Гицэгмад хайртай шүү ханаа гинэ. Гицэгмаа гэдэг юм. Цэцэгмаа юм болов. Гэхдээ Г үсэг, Ц үсэг хоёр ч хоорондоо их зайтай шүү дээ. Ямар ч байсан дамжууллаа. Тэгээд гицэгмаа юу, цэцэгмаа юу ямар ч байсан дамжууллаа. Тэгээд хайртай шүү ханаа гэсэн байна. Уламжлалаа. За 10,000 хай өрөмтөө тараг ККК гинэ. За нөгөө өнгөрсөн дугаарын donation илгээсэн өрөмтөө тараг манаас илгээсэн байна. Баярлалаа. 1111 төгрөг. Дашка баяр цэцгийн гэр бүлээс байнга үздэг шүү гэсэн байна. Маш их баярлалаа. 20,000 П намуулун хичээлээ хийгээч. Аавнаа гинэ. За загсны зам л үзэж хичээлээгүй юм шүү дээ. Хичээлээ бол заавал хийн шүү. Би бас далимдуулаад бас хүүхдүүдтэй хэлчихэ. Хичээлээ хийцгээгээч. Хүүхдүүдээ гэж хэлээ. За тэгээд дамжууллаа шүү. Баярлалаа. 5825 төгрөг. Аав мөнх очир, ээж мөнх заяа, 3 хүү, мөнх хүслэн, мөнх сумья, мөнх тогтун, 5-аас амжилт гэсэн байна. За маш их баярлалаа. Тэгээ ямар гоё гэрвлээ те. Өнөр өтгөн дээрээс нь бүгдээрээ мөнхтэй юм шүү дээ. Ямар сонирхолтой. 5 мөнхтэй амжилт гэсэн. Яа баярлалаа гэж. 5555 төгрөг, 55 мөнгө томилолт нь байна уу? Хэ алгасахгүй үзэж байгаа шүү гэсэн байна. Тэгээ смайл явуулсан байна. Энэ нөгөө өнгөрсөн улирал дээр орд donation өгдөг байсан манай томилолт баг шиг байна. Нөгөө доронтод томилолтоор очисон гэдэг. Манай томилолт donation хэлсэн байна. Маш их баярлалаа. За 5555 төгрөг, 55 мөнгө томилолт нь гинэ. За манай томилолт дахиад илгээсэн. Томилолт нь хань хаалтан дотор заяада хайртай шүү гэсэн байна. Дамжууллаа. 5,000 уугнаа гэр бүлээс анхны загсаа барьсан. Ёстой гоё байлаа. Ямар өгөө шидэж байгаагаа харуулаарай амжилт бро гэсэн байна. За тэгээд баяр хүргэе. Тэгээд анхны загсаа барьсанд нь тэгээд шоу улам сайн загсчин болоорой. Тэгээд catch release хийж байгаль дээлтэй загсчин байгаарай гэж ерөөё. Өгөөшний хувьд бол ер нь дугаар дээр аль болох өгөөшүүдэд харуулад явж байгаа. Им өгөө шилээ, тим өгөө шилээ гэж ер нь явж байгаа шүү. Дахиад бас тодорхой бас харуулах гэж байна. Баярлалаа. За 22,624 төгрөг Чех улсаас дэмжигч Ёнсу гинэ. За маш их баярлалаа гэж хэлье. 11,111 төгрөг бүр дугаар болгоныг чинь хүлээдэг шүү буудаа. Инхүүшээс гэсэн байна. За маш их баярлалаа. Тэгээ хүлээд үздэг та бүгдээ ер нь их талархаж явдаг. Заримдаа уудаад, заримдаа ойрхон гарах тохиолдлууд гардаг. Тэгээд тэр бүгдэд төвчөөд хүлээдэг. Баярлалаа гэж хэлье. Да 33,000 төгрөг 33 мөнгө. Батцоргоос илгээв season 3 episode 3. За нөө манай donation илгээгч Батцорг маань бас ээлж donation хийсэн байна. Маш их баярлалаа гэж хэлье. 9,999 төгрөг хөөрхөн Эрдэнэ сувдтай хамт үздэг шүү бро гинэ. Маш их баярлалаа. Та хоёртаас ажрал хүсье. За цааш нь 33,333 төгрөг 2 ноги, 1 эги, 1 ганаа гэсэн байна. За тэгээд манай 2 оги, 1 эги, 1 ганаа маань ээлж donation хийлгэсэн байна. Баярлалаа. За тэгээд нийтдээ 406,259 төгрөг 43 мөнгө болсон байна. Баярлалаа. Donation time бүгээр өндөрлж байна. Gift button-ийн удаа орж ирээгүй байна. За тэгээд donation хийлгэж та бүгдээ маш их баярлж авдаг шүү. Тэгээд манайхан бас комментээр янз янз юм бичдэг те. Donation авч болсон бол болооч гэж явах шиг те. Яг хоо энэ дээр бол би зүгээр нэгдүгээрт би татвар гэж авдаггүй. Дэмжиж байгаа хүмүүс маань бас давхар бас зөвлөгөө урам хайрлаж donation хийлгэж баярлдаг шүү. Тэгээд ер нь ингээд яг эргээл загсныхаа одоо дараагийн аялалдаа зарцуулдаг байгаа шүү. Манайхан бас юмыг бас жоохон тунгаан бодож жагаад хариу үйлдэл үзүүлж байгаарэ гэж хүсмээр байна. Тэгээд donation time үгээр өндөрлж байна. Баярлалаа. Many tic tacs later. Чилийн хин зүгээ Рана хиний нүгээ. За тэгэхээр эпизод 4 Carrefour дээр ирсэн байна. Өмнө нь нөгөө уртай аялалдаа хяргаснаар орцсон. Тэгээд бүрэн бас дуусгаж амжилгүй хөдлөх шаардлагатай хөдөлсөн учраас одоо үргэлжлүүлээд дахиад харгас орохгүй явж байгаа шүү. Энэ удаад нөгөө гэрийнхэнтэйгээ эмээ өөхөө нутгаар явж байгаа. Тэгэхээр гэрийнхэн бөөндөө хүнсээ базаацсан гэсэн. Би бол хувьдаа өөрийн хувийн хэрэгцээг юм нөө Carrefour-аас авлаа. Тэгэл нойтын цаас нойтын сэлфэдэг те. Тэгээд найзууд дээр нэг очие те гэх мэтлээ. За тэгэхээр идэх уух юм бол юу ч авахгүй. Шууд хувийн бэлтгэлээ базаарах. Бөх нэгтэй байхад юм гимгүй юу. Одоо томын хүмүүс аваад дуусгацдаг болсон юм бах та. Жижиг хоёрыг л авчих. Нэг сэлбак авчи. За оосоо цаван шампань бүгд бэлтцсэн. Сан бацхан уу. Яагаад энэ доо хамд орчих вэ? Бяловески гэдэг юм шүү. Зуброкогийн жинийг Бяловески гэдэг юм. Бяловески малина. Энийг ана. За ахнарт болохоор бизонграс авч.
За өөр явах вүлээ. За ер нь болчлоо шүү. Ер нь би болчлоо. Амар том хүн дэлгүүр орсон. Янзын дэлгүүр эсэлтийн хамгийн хурд нь баг. Аяллага тасгаар бол орж үзнэ. Шин сонин содон юм юу вэ? Хандаас дэш какаотой шоколад нойр сэргээдэг. Гэхдээ мэдээж бүр амар нойр үрсэн тохиолдолд бол унтах ёстой шүү манайха. Би одоо жишээ сая Сэлэнгээс эпизод 3-ыг хийгээд буцахтаа эхнэр бит хоёр үнэхээр нойр хүрээд замдаа бол унтсан. 2 цаг унтаад нойр аваад өглөө хот руу орсон. Зүгээр нэг хальтхан нэг жоохон ядрал мадрал сэргээ ширхтээ үед бол ихэд шоколад идчихэд надад зүгээр санагдав. Бас энержи дэрэнхөөж болно. Тэгээд сникерс бас идэхэд давгүй байдаг. Мөс нэг мөс авъя. Миний хөрөгчөнд манай эдний хүнс багтаа болоод яг мартанд ирээд мөсөө бол батараа мартна. Аяллаа дасаа гэдэг дутуу байхгүй л дээ. Энд юу вэ? Борооны таныг одоогийн борооны цуу юм шүү дээ. Энэ бас их зүгээр юм тий. Энэ шинээр ирсэн бай шүү. Би зүгээр хөрөгчний биш л авчих. Мөс би авцсан шүү. Мөсөө та яг мартах байх гэж бодоод. Энергөө зүрх савлахгүй юу? 75-аас дээш. Миний хүн ингэ сэргээ явдаг юм байна. Тэгээ эднийг гэдэл сэрэгдэх байхгүй. Тэгэхгүй бол зүгээр энгийн 30 мөчтэй бол хамаагүй. Энд чинь амар сэргэн. Тий 75-аас дээш өртөө болохоор энийг зажлаа онгууд айгүй гоё сэрэгдэх байхгүй. Бас тийм муу аргууд байна. Заавал би хийнэ. Саад бүхнийг жинэ. Цаг нь болсон гар байн зүйлийг эх болсон байн зүйлийг магтасан байн зүйлийг эх болсон байн зүйлийг харамсаж цаг биш цаг нь болсон байн. Хайтай бүхнээтэй чавын надтай. Бидний гол дээр ирлээ. Ер нь бол завхан увс зорж яваа. Өмнөх хяргас дээр шийдсэн бичлгүүдээ одоо ингээ хяргас орхлоороо нийлүүлж хагаад нэг дугаар болохоор бодцсон явж байгаа шүү. Тэгээд хяргас дээр бол нэг тэр хошууг зааж өгсөн хүмүүс тэр хошууг ер нь үзье гэсэн бодолтой байна. Тэгээд ямар ч ч одоо өнөөдөр ингээ нөгөө замдаа отголж хонж байгаа. Яг одоо их уулын тэр энд харагдаж байна уу? Соёмтой харагдаж тэр энэ доор шидэд үзье. Хаана шийдлээ. Нилийн амралтын газрын тэнд шийдсэн чинь нилийн нийлгэр байна. Ингээд би доошоо тэр мод хүртэл хэсэг алхаад үзээт гэж бодож байна. За тэгэхэд шидэд үзье. Хэрхэх юу тохиолдохыг чөтгөр бүүмэд яг гэрийнхэндээ нэг шүлний юм авчих санаатай л. Одоо бол 8:30 гэдэг чинь нөлөө орой болчихсон. Гүйхэндүү байгаад байна л да. Захаараа. Тэгээд ийм өргөн тарж урсаад нилийчж ин ингээр яах вэ? Яах вэ? Тэр нэг харьгаа сонсогдоод байна. Нарийн гол цаашаа хар ус үсэд наашаага шахагдаад тэнд л ер нь байх магадaltaй даа гэж л үзье тийм ээ. Өглөө эрт цэрүүлэг тавьж байгаа доошоогоо бас явж үзтээ юм уу? Доошоогоо бас явж үзчих болж байна. Эсвэл том чулуутай өвстэй. Том бол бас нилийчээд ингээд яхаа мэдхий болчт юм аа. Нилийхээр нөчрөн ойлгох болчт ингээд. Дээрээ шарахад бол загас байгаа шинжүүл алга. Ширээ урсгалд ч тэгээд загас байдаг үст. Ер нь. Хаа ширээ урсгал. Дөнгөл сайхан байна уу? Ер нь бол цаг их бага байна. 8:40 50 болж байна. 9 өнгөрөөгөө жаагна. Тэгээ худлаа болно гэсэн. За тийм дэг тохороод байна уу? Тэрийг очиж хараад аяа шиг ер нь тэр давуудаа харьгаа том харьгаа. Айгүй нэлээд том юм аа. Манайха хог аяха болоо. Би бол хүний хог түүхгүй. Хаяха болохыг л уриална. Монгол хог гэж байна шүү дээ. Шингүүд чөө. Давгүй гүндийдөө загстай байхаар харагдаж шүү дээ. Нэг юм оролдож байна. Жижигхэн байраа. Жижигхэн жараха чапак л гэж. Дийл гамд нахтахгүй наа. Алдаад. Өсөрцөнаач. Хажууд нь өсөрцөнаач. Хадран баг шиг байна. Нэг жижиг бас биш шүү. Хөрхөн томдуулах юм. Тэгээд яагаад өнгөхгүй вэ? Фуэлдэг шинжтэй шүү. Уг нөгөө нэг тосон дээр хажуулын гол дээр очсон бол гоё яхаас. Наач манай астангууд маань хол замдаас салж агаад тэгээд зам зуртаал ханхаар боллоо. Энэ одоо ийм газар одоо шүн хулганд л яах вэ? За зодрлоо. Сони юм да тий. Гоё л хэсэг байх шүү. Тэндээс харьгаа гэд хоёр харьгаа нийлж байгаа байхгүй юу? За болио. Бими зүйлийг жава. Хэвинги хуява. Хэрин зүйлийг даван гаран.
За, орой минь бууз эпизод 4 дээр үсрээд хягас нуураас хэд хоногийн дараа 2-7 хоногийн дараа Завхай аймаг Сант Маргад сум Баян нууран дээр ирчээд байж байна. Сант Маргад сум маань болохоор манай ээж буюу манай эмигийн нутаг. Тэгээд тэр далимда Сант Маргад сумаас ерөөсө холгүй баруун урагшаа 25-26 км-т Баян нуур гээд байна. Янзи маш баян загастай гинэ. Ямар ч тач түрүү ирээд отголж байна. Одоо бол амарлаа. Тэгээд маргааш өглөө босоод загасчлна. Янзи. Тэгэхээр одоо ер нь бол сайхан амарчаад бас замаараа бас нөгөө настайчуудтайгаа явж байгаа болохоор нилээн бууж мордож өртөөлж ирлээ. Одоо ингээд 4 дахь хоног маань юм уу да. Гэрээс гарснаас хойш бас сугстай гин. Тэр их өгөөч хишгээ хайрлах нь. Тэгээд харцгаая те. Ямар ч тач догдолж гин. Тэгээд маргааш өглөө босоод нэг яарахгүй. Замдаа их ядарсан учраас айж жоохон босоод явна. Ерөнхийдөө цугас өглөө орой идэвхтэй бас л ялгаагүй юм шиг байгаа юм да. Гэхдээ нууран дээр бол нөгөө тогтцсон үед бол хисаанда байгаад идэг шүү дээ. Тэгжил таарад энэ одоо ер нь толбот дээр очиж хисаа дээрээс өгч байгаа барьлаа. Яргас дээр бол хэцүү хатан дээрээс барьлаа. Орж ирэхэд нэг хисаа ийм хоолой байсан. Хоолойн дээрээ итгэж болгочих. Баян нуурын талаар ерөнхий уншлаа, ганц нэг мэдээлэл авлаа. Нэг томгүй уртаашаа 15 хэд гэж юу. Гэхдээ маш сонирхолтой. Эзэлхүүний хувьд увс нуурын дайны эзэлхүүнтэй гэж бичсэн байсан. Би өөр маш их гайхсан. Юу вэ гэхээр маш гүндгийн нуур юм байна. Ийм тоош гэх юм уу. Гүндээ 80 м гэж юу. Дийлэн хэсгээрээ 20 м. Ер нь бол эргээс нэг хөдөлгөө амар гүндгий болдог тийм угцсан хиймэл нуур шиг ийм гүндгийн нуур юм байна. Маш сонирхолтой. Тэгээд тогтцсон үед маргааш би танарт харуулна. Урдуураа ийм нөгөө Монгол хэлсний үргэлжлэл гэсэн нөө төгсгөл гэж юу. Монгол хэлс одоо юм манхан элсэн манхан тэгээд надалтаа нуурна байж байгаа. Тэгээд бид бол хойд ирэг тэр нөө маш сонирхолтой цэнгэг ус нуур. Амар сонирм богоостэй. Зүүн талаасаа мухар хөнгөн гол гэд орж ирд юм байна. Тэгээд элснийхаа цаана бас дахиад хөнгөн гол гэж урсж байгаа. Завхан мандал сум байд юм байна. Яагаад цэнгэг байд юм бэ? Яагаад гадагшаа урсаж байхгүй чи цэнгэг байдаг вэ гэсэн чинь ингэж тайлбарлаж байна. За мэдээж мухар хөнгөн гол зүүн талаас орж ирээд ингээд юу гэж байгаа. Орж ирж байгаа юм чи гэсэн заяа. Тэгэнгүүт гадагшаагаа урсаж байхгүй. Тийм нуур. Тэгсэн мөртлөө цэнгэг гэхэлэр тэгсэн чи ингэдэг гинэ. Урагшаахад тэр энэ урдуур байгаа элсэн доогуур ингээд нэвчиж явсаар хөнгөн гол руу одоо нийлдэг. Тийм урсацтай. Газар доор урсацтай гэх юм уу. Элсэн дундуур урсацтай тийм нуур юм байна гэж миний ойлгосноор шүү. Тэгж тайлбарлалаа. Тэгээд яхаа загас маш илбэгтэй гэж байна. Суугс байдаг гэж шүү. Тэгэхээр маргааш бол сугсан суухнаа гэж үзгэн. Тэгэхээр энэ дугаар бол тэбүү сугсанд үтсэн дугаар болох нь шүү дээ гэж хэлэхэд хэлцдэггүй. Баян нуур маань хэр их өгөөж өгөх нь харъя да гэж бодож байна. За тэгээд сайхан амраа. Баярлалаа. One nap later. Хамтран ажиллагч Simple App эпизод 4 дээр Simple App маань автомашины зээлийг санал болгож байна. 500 хүртэлх сая төгрөгийг 96 сарын хугацаанд 2.5-аас 3.1% хүүтэйгээр санал болгож байгаа юм шүү. За тэгээ манайхан машин тэрэг авах, эсвэл хуучин тэргээ солихтой ямар тохиолдолд Simple App руу хандаад өдөрт нь зээлээ тооцоолаарай. Мөн дархан Эрдэнэт Улаанбаатар хотын 12 салбараар очоод өдөрт нь зээлээ гаргуулж авах боломжтой. Автомашины зээлийг өдөрт нь олгоно. Эцэст нь хэлэхэд та зөвхөн шаардлагатай үедээ зээл авч авсан зээлээ ухаалаг зарцуулаарай гэж хэлье. За тэгээд баярлалаа Simple. Одоо бол сугстай үзнэ. Бага. Яг одоо үзнэ. Одоо эндээс үзье чи намайг харж байна уу? Чи намайг дагж байна уу? Дагж байна. Дүүтэг явна. Дүүс барьж үзэх юм гинэ. Тэнгуут нь худлаа молигдоо жижигхэн ургогчлоо. За амархан заяа. Ингэж бариад хараа энэ ядрам дунд урууны завсраар ингэж барина. Тэгээд энэ өгөөшөө нэг иймэрхүү ирүүлээд энэ түгж байгаад энийг ингэж гоогдно. Ингээ болохоор барьцаад энэ түгжийг нээлээ. За тэгээд шидлээ. Буунгууд нь түгжийг хаана. За тэгээд татна. Нэг иймэрхүү жиг туртаар. Тэгээд болоо. Ингээд зоод авахгүй юм уу? Үгүй ээ, ингээд татаал, хурааж аваад энэ загс шиг явж уустаа хараа. Хараа. Тийм үү зү. Дахиад ингэж барилаа. Шидлээ. Буулаа, хураалаа, татлаа.
Энэ үйлдэлийг л давтаад байна болоо. За би татаж авчираа чамд өгч. За манайхаа аз үсээрээ одоо ингээд баруун тийшээгээ 3 дахь нууран дээр суус барих нь үгүй юу? 2 бол барьсан байгаа шүү дээ. Яа, Хяргас дээр баахан барьсан, Толор дээр баахан барьсан. Одоо харин Баян нуур маань, Эмээгийн маань нутгийн нуур хишгээ хайрлах нь уу яах нь үү те. Ямар ч их юу юм бэ? Айгүй олон төрлийн шувуутай. Тэгээ би одоо шувууны нэр хэлэхэ боллоо айсан та нараас. Одоо болтол над руу ангир гэд бичиж байгаа. Би цээжилсэн. Одоо гэд дуурууд ангир юм байна гэж ойлгосон шүү. Одоо энэ зөндөө шуунууд ганц таньжаа шуу байна. Хар галуу ч бас байна. Одоо энэ нисэж чинь да. Ингээ хар галуу нисэж байгаа байхгүй. Яа гэхдээ Баян нуур үнэн тасархай тогтцтой. Одоо та нар тийш харуул урд иргэн тэр чигээр ингээд илсэн манхан. Монгол илсний үргэлжлэл гэлөө эхлэл төгсгөл гэлөө тийм ярьсан. За би ямар ч жийшлээ. Энэ хисаар гарна. За энэ хавьяасаа шидчихэл та. Чи намайг харж гинөө. За ангисгээд нэг шидэд үзье. Их гүн нуур гэсэн. Эзлэгүүний хувьд боддоо увс нууртай дүүцхүүц гэж байгаа юм да. Орцсон уу алдцсан уу? Замгүй шидэл авах гэж ингэж горьдлоо шүү дээ. Замгүй байсан уу? Яг ингээд нэг юм тэгэлж байгаа юм шиг гацтай энэ сугас аягүй сонио. Таг гэж гацтай. Замг юм шиг байна. Тийм байна. Түл жоохон тийм байна. Ногоон байна. Замг байна. Түл жоохон тийшээ яваад үзье. Йоо ингээд гүнзгий. Амар хардаа. Та нарыг би энд усан дотор тавьчвал гайгүй байгаа. Яа тэгтээ баруун тийшээ нуур болгон бас өөр өнгө төрхтэй сонирхолтой гоё юм аа. Энэ сте янз юм байна. Замгтай байна. Тэгэхээр яах вэ? Яа гэсэн үг вэ? Улаантай халбад альбэ хийсэн байгаа. Энэ юун дээр ажиллаж ирсэн. Хяргас дээр аягүй сайн ажилласан. Юун дээр Толор дээр ч энэнгөрөө барьсан юм шүү дээ. Болохгүй бол том дальбанга. Том дальбанга хаана алдчихлаа. Нэг газар алдаа исэн шүү дээ. Сон явж гин вертолет. Сон байдаг газар шумуул байдгүй гэдэм лээ. Сон иддэм бах та. Нам зооцсон уу? Хизээ барих юм иддэг байсан бол ах нь юу гэж цайрхавдээ. Тийм бидтэй. Энэ ийм ургамалтай байна. Энэ яг энэ хэсэгт ургамалтай байна. Жохон цаашилж үзгүй байлаа. Би нэг дээрээс нь хараадах юм. Эсвэл энэ хисааныхаа цаад доор эхлээд үзээдгий. За жохон тийшлээд үзье. За ингээд тэндээс ингээ хоолоо орж ирээд ингээд эндээс одоо нөгөө мухар хөнгөн гол тэндээс орж ирээд тэгээ ном богоо зөндөрөө ингээд ном. Тэгээ хоолоо гэдэг маань энийг хэлээд. Одоо тэр нарийнхан хэсгээр орж ирж байгаа. Ингээ хоолоогоор орж ирээд ингээ явчих шиг байна. Одоо энэ доор л ороод үзье та тий. Нуур гэхдээ бас яг ингээд энэ мэдрэмж надад салахгүй байна. Яг ингээд шидэл би барих уу гэдэг мэдрэмж хатах. За яах тийшээ яваад үзье. Доош ороод үзье. Эмээх дүүд дээр ирж байгаа бид нар өчтөр жоохон ууч өрөөд гэсэн чинь дулмаа доктор гэж ярихаар нь дулмаа доктор энэ загас үржүүлсэн болов уу гэсэн чинь уул загас гинэ сугас энтхий. Дулмаа доктор маань бараа өмгөөр сугас их нутагшуулсан юм байлээ. Манай баяр ерөнхий сайдын ээж боёнтой хүнтэй. Пүү хар галуун сөрөглөнөөс чихээ хаачих юм уу золигнууд. Пүү бөөнөр хардаа дээр хар галуунууд. За би энийг ярихгүй. Энийг ярихаар буруудаад байгаа. Ямар шоу вэ гэж асуухгүй би та нараас. Уг юм замгтай юм чинь замганд зурхаад байх уу? Яг уу чат GPT бол зурхаатай гэж хэлж ирсэн. Тэгтээ худлаа л да. Сугас байгаа газар юм зурхаа байх уу? Тэгтээ гол нь цэнгэг устай штэ. Тэр айгүй сонирхолтой байгаа зү. Энэ бас нэг том юм чирээд ирж байгаа. Бүр нэлээ хүнд. Тэр ийм өндөр хаагуурн загсан байгаа юм бэ. Ийм өндөр дагуудаа тэр чигээр ийм ургамал юм биш үү? Яах юм бэ тэгээд би. Жижиг жарахнууд энэгээр явж шít. Тэгвэл сугас байгаа да. Сугасны жарахнууд явж гин хөөе. Налуугаа шидж үзье. Энэ амар замггүй газар олох гэж үзье. Тэгэхгүй бол айгүй эвгүй байна. Хяргас нууран дээр тэр нэг хошуу руу ороод шидэ том сугас байдаг гэдэг байгаа шít. Тэгэхээр тэрэн шиг хошуу биш юм аа гэхэд зүгээр налуу ийм газараасаа шидэж үзэх үү? Ядартлаа замаг татлаа. Амар ядарлаа. Цаг орчим замаг татсан ба шүү дээ. Жижиг загас бол байна. Тэр гол руу өсрөөд байна. Тийшээ. Жохон доошлоод үзье. Зайнангөр отголсон байна. Чухам загас ч дөө зүгээр л байгалийн сайхан аврагч байгаа хүмүүс үү? Отголсон байна. Энд нь үзнэ. За жоохон ороод үзье да. Налуудуу хэсгээс. Нэг гэхдээ түрүүний зохионоос нэг холдоод яах юм бэ? Замггүй болсон байх гэж найд. Ийш гэхдээ ус нь бол ногоон л байна. Тэгээд чулуун бас ийм ногоон юу гэдгийг. Тэгээд энд бас замг байна аа. Яа за. Ороо орох гэж шүү. Арны автангаа авчиад экофлавтай гадаа тавьсан баг. Хураа. Байдгүй. Орой ирж үзье. Шартаа үзнэ өнөөдөр бол. Хамаадлуудаас асууя. Одоо явж байгаа амрыг гинт амир шидэд зангуу татаад ядарчлаа. Үлсэж гинөө. Түүлж чинь явла. Яа. Sugar and chili, beautiful life. I'm gonna live us nomadic, beautiful life. Луу газраа заалгаад түрээдлээ. Энэ угаас хардаа бүр хядсан байна золигноо. Тэнд ингээ загсны уудтай хог. Энэ ингээ загсаа хидийг авцсан юм бэ? Бурхан минь ээ. 50-60-ыг авцсан юм уу? Тэнд дахиад тэгэхээр бараг 100 гарныг барьсан юм уу? Энэ бүр хядсан байна. Хин ярта эргээр нэг ингээ хайцсан.
За энэ арай. Зүгээр шүлний ганц нэгэ л авал энэ ч одоо бараг үйлдвэрлэл ажиллах гэж байгаа маш ямар амар хэвчээ бэ. Яа. Шууд уур урцсан. За би шидээ. За одоо зүг газар ирсэн. Энд өчигдөр уржигдөр бид нар чи өчигдөр ирлээ. Тэгсэн чинь энэ шидчихсэн гээ сая зааж өглөө. Буруу сан дээр тэр цаатлын байшин дээр сан дээр очиж. Тэгэд энэ яг нөгөө хоолын дээр байд юм байна. Янз нь. Тэгээ шидэд үзээ шууд нэрээ хөлгүй юм байна. Шууд хөлгүй шүү. За аз мэддэг. Шууд шидэл гацчихж байгаа юм уу? Зэгстэй байна бас. Яаж энэ зэгстэй газар шидэд байна? Залиг. За ингээ ихний шидэл дээр өгөөшөө алдахаар боллоо. Энэ шувуу нүдийн тоньсон байгаа шүү. Гэхдээ толгойнуудын хардаа хядлага болжээ. Хэдий загас өрдөг ч гэсэн энэ бол амар эмгэнэлтэй л харагдчих. Ямар амар олноор нь ингэж юу байхаа вэ? Томоос том замаг. Энд ихтэй амар байна. Би хөрөвтчлөө. Угаа нэг шүлний авахал аавны зү ямар шуналтай. Зардсан болов ингэж эсвэл те. Тэр цаатлын исан дээр бол батараа л байгаа бах та. Их гоё исэн шүү дээ. За энэ өстө бактом замаг. Бараг загснасаа ч том зам гаргаж ирлээ. За ингээ ихний загас хий. Ихний замаг хий. Дахиад баахан замаг гаргана. Яаж энэ дундаас ингэж олж загас өрөөд байна. Гэтэ бас үнэхээр загасчд байна тий. Ийм амир дэрсэн дотроос загас гаргаж ирээд байна гэдэг чинь. Амир загасчд шүү. Би бол сая нэг шидэл шууд замаг. Шууд энэ нөгөө нэг ийм хоолой болохоор шууд хөлгүүл юм байна л да. За яндар холтгоо. Том толгой харагдчих шүү. Энэ овоо том байд юм биш шүү. Толгойнууд нь бол мангар том харагдчих шүү дээ. Тэгээ энэ дэр нэг замаг чирж гаргаагүй байхгүй золигнууд. Амар мэрэгжлийн загасчид ирсэн юм шүү дээ. За ямар ч байсан амар загастай л газар ирлээ. Үнэхээр амар загастай. Ингэж би нэг дор ийм олон толгой бол харж байгаагүй. Гиз дотор толгойг бол. Тэнд дахиад хар том торон дотор хитж байгаа бүүм. Энд бол нэг 50-60 юм байна. Энэнгөр байгаа тань л. Яг хоолон дээр л байд юм байна л да. Энэ бол ч үнэхээр хядлага болж. За өгөөшөө сольж үзье. Хяргас юу хоёр дээр ажиллаж исэн өгөөшөө хийгээд үзье. Хяргас толоп хоёр дээр төрөний ихний шиддэг гэсэн үг. Нэг бодлын загастай газараа олоод сэтгэл хөөрөөд нөгөө бодлын энэ амар их хядлагыг харсан чинь жоохон өрөвдөд ах юм. Би гоё загасч юм байна өө бэрдэгчгүй амарч. Эдгээр бол амар харгас байна. Надад бол амар харгас л харагдаад ах юм. За энэ улааны хийгээд үзье. Загас гэдэг чинь тийм амтан байдیں۔ Баригдахгүй хүндээ баригддаг хүндээ мангар хурдан баригддаг тийм амт юм билээ. Одоо миний дөө эмээгийнхээ нутгийг сайхан сүсэглээл, нуурын сүсэглээл шидэдэ заяа. Тэгэх юм бол барин заяа. Сайхан сүсэглээл. Эмээг маань энд ингээд тэгээ шидээл зогсчихсэн доо гэд. Энэ толгойноосоо болоод салхин доор нь зогссон ч өмхөрцөн биш үү. Арай хэдсэн байна тий. За өгөөшөө сольсон үзье да. Өөр нэг улаанаа хийчлээ. Их амар хурц тод өгье харагдаад харна. Уг нь их л маягийн тод улаан гэтэл юм байна. Хэр авах нь харъя да. За жоохон живүүлээд. Зам нь гайгүй ч юм уу би зүгээр ганц байсныг авчихв. Одоо л гайгүй зөөрхөн гайгүй шүү дээ. Тап гээл ордог доо гэж. Одоохондоо дүлий ил байна. Тэгээ сэтгэл хөөрөл бол байна. Мангар их цагаас харцсан чинь бас юу нөгөө нэг юу байна. Уур хүрэх мэдрэмж байна. За бууз миний хүслээ болцоор тулны тушаалаараа. Алтайн суугаса баригдаа. Бол нормынхаагаа авна. Гадаадас ирсэн ихч маань байгаа. Загас бас идхийг хүсэж байгаа. Намаа нөгөө загас бариад байгаа гэд барихгүй байгаа л. Өвг нь бол. Нөө өсрөөл нэг 2-3-ыг л барих байлгүй дээ. Хэргас дээр би чинь хэдий барьлаа. Толгой дээр ганц ил өрсөн. Гэтэ ер нь бол дандаа тавьж исэн. Би ер нь бол суус идэх гэж боддгоо. Гэрийнхэн даал нэг загас шарж өгье гэж бодож байна. Шарж өгье ч яахгүй барьж чадвал манайхан шарчна. Аль л дээ чи ажиллаад исэн өнгө үсттэй. Яач ба. Дайж ийн гэж бах уу? Яг энэ хоолон дээр л шиддэг юм байна л та. Баян нуур хишгэ авлуу. Баян нуурыг нэлээд дошгон нуур гэдэг гин татдаг нуур гинөө. Тэгж ярьж байна. Тэгэхээр яана гэсэн үг юм бол би тэрийг сайн ойлгохгүй. Манайхан бас мэдлэг байвал хуваалцаарай. Тэгж ярьж байна. Тэгээд нэлээд дошгон гинэ. Тэгээ ер нь бол гадны хүнийг их таалдаггүй. Нутгийн хүүхдүүд нэрсэн гээд их тогтуу сайхан байна гэж ерөөж илээ. Бэлэгшээж илээ. Тэгэхээр тим нуур байдаг юм байна шүү. Манай баян нуур. Ер нь бол тэгээд за эпизод 2 гарцсан байгаа. Эпизод 3 дээр зэлтэр дээр цайрцсан байгаа. Нэмүү жижиг хадран барьсныг одоо барьсан гэж тооцохгүй шүү дээ тий. Асар үертэй байсан. Тэрнээс бас л байгалийн онцгой тогтоц гоё бүс нутаг үзэмжид янз бүр гол мол ямар гоё. Тааж үертэй байсан. Одоо дөрөвдөр ингээд баян нуурын дээр цайрч байгаа юм шүү дээ. Гэтэ яг бай толоп хэрэг хоёр дээр барьсан байгаа зү. Барьсаа. Барьсан шүү. Тэглгүүдээ яг ярьж хагаад хөөхөн том юм биш үү? Овоо том гарч ирд юм байна хөөе. Баян баярлаа баяр нур минь баярлаа. Бүдүүнч байт юм байна.
Овоо том биш үү? За хэмжинэ. За байж гараа. Би та нарыг энэ рүү харуулна. Хаана байна? За би хэмжээдгий. Энэ баг миний долбын даалыг гүйцэх үедээ. Арайгүй юу? Гусаа ажиллаа шүү. Энэ нэрээ ажилдаг хөнгө байна. Яа. За одоо хэмжлээ. Арай жижиг юм байна. Тэгтэл бакил амт юм. 50 60-таг барилаа штэ. Яа, алсаа. Гой. Йоо, ингэж нэг санаа аврах гэж нэг гэрээхэндээ загас амсуулах гэж штэ. Йоо, тайвширчлаа. Баярлаа. Үнэхээр сайхан. Яг энэ доороос авч чинь. Төв гээл авч чинь. Цаанаас татж байгаа толгүй. Ой чи. Ойч. Бааж. Би метрэ хураан чи томоотой байж. Гэтэ их тарган юм аа. Айхтар тарган байх шүү. Нилээ махтай. Йоо. Гэрээхэндээ загас амсуулж чадахгүй. Загс чин гэл хаана байна гэл амд нороо яваадсан. Ашгүй. Баярлаа. За ямар ч тач цайрсангүй. Ингээд энэ жилийн нуурын загасчлал ер нь амжилттай болж байна. Сугсны загасчлал бол амжилттай болж шүү. За нэг байгаа бол ингээл байдэн шүү. Хайлаа. Одоо чи гоё шидэд байгаарай. Байна те. Яа гоё байлаа шүү. Өө цайрна л гэж ажил. Гэтэ яг ингээ мэдрэмж төрдөй байна. Би сая нэг камера хасааж байгаа байхгүй юу? Яг нэг мэдрэмж төрөхөөл. Баригчмаар юм шиг санагдаад тэгэл камера хасаагаар шидэл бас яг мэдэрдэг бай шүү. Нэг цайрхал байгаагаа мэдэрдэг юм байна. Тэр шиг барих гээд байгаагаас мэдэрдэг бай шүү хөө. Ер нь гэхдээ нэрээ том толгоонуудыг хараад байсан нэлээд том байгаа. Нэрээс бас овоо амтд гарч ирд юм эндээс. Ингээл татчихсан чи так гэж орлоо шүү. Гэтэ бас яг аим тэмцэлгүй яг юм юмд гацж байгаа юм шиг так гэж яана. Сонин. Тэгэд гээд татангууд эсэргүүцээд гэж мэдчихэж байгаа. Айгу баг мэдрэгдэн эвгүй. Холигтэж цухтаад юм болов яа тийм бол. Том хамтаа болохоор нилээ юм хилнийхаа цаана орсон байна дийг нь. Татагдаад байгаа юм тэгээд гараад ирсэн үү? Заамаг байх. Гацаад байна уу? За ахын очиж энийг хураачаад. Заамаг уу? Наа чи ирэхгүй чарар гэж дуурайд байгаа өстэй. Чарар гэж дуурчин чи чамар ирэхгүй. Загас биш үү? Барьцсан байж тээ. Барьсан уу? Яа. Харалта. За манай дүү барьсан. Нөгөө жижиг бажгаар уургаар барьсан шүү. Хараараа энэ уурах штэ. Энэ чиний загас шүү. Чи тэгтээ бүр наашаа болтлоо авчирлаа штэ. Миний хэрэг ер нь гарсангүй. Тэгэхээр чи өөрөө яг гаргаж ирсэн гэсэн үг. Би том байна уу? Янз энэ үү? За. Баяр үргээ. Хайлаа чиний хартаа минийхаас том байна. 65 хавцаа. Бараг 70 юм уу? Тийм байгаа шүү дээ. За би чиний амжилтыг шууд хэмжчихье. За энэ баг 70 миний барьсан рекорд руу ч төхөж магадгүй байр юм биш шүү. За харъя. 0-оос дөрөвний 60 тийм үү? Наа жижигхэн урагчаас элдвтэй байгаа шүү дээ. За манай дүү барьчлаа. Бид тэр хоёулаа нэг-нэгийг бол барьчлаа. За ингэ нэг их барихгүй. Яг одоо итгэж шиг байна. Би энд барайл дүү тэнд юунд гацаачваа гэжсэн чинь л загас. Яг гацж байгаа юм шиг бидрэгдэг загас байгаа шүү дээ. За ямар ч яасан эмийнхээ нутагт бид хоёр ирээд хоёулаа нэг загастай л буцаж байна. Ямар тач. Гоёо. Дүүмэн ёосо таадгүй тэгээд анх удаа шидэж байгаа нь. Тэгээ барьчлаа шүү дээ. Бүр 65-таг шүү. Сая хэмжлээ. Их загастай байна. Яалчгүй ингэж олноор барьсан л юм байна. Том гард юм байна. Сувс нь бол том гард юм байна шүү. Бас ер нь бол Википедиад бичигдсэнээр бол агнуурын нөөцтэй нуур гэж тодорхойлогдсон байлаа. Тэгэхээр мэдээж бас их загастай. Тэгээ нэр нь ч бодолтой баян нуур те. Агнуурын загас гэж явдаг гэж байгаа суугс. Тэгэхээр одоо ресторанууд этерт нөө сазаан ч бас агнуурын загас гэж явдаг. Тэр шиг ресторан нөө загасны хооллууд гардаг штэ. Тэрднэр л ашигладаг юм шиг л байх шиг байгаа. 60-тай 65-тай хоёрыг гаргалаа штэ. Яа бас гоё ш. Гэтэ ер нь бол нуурны бас нөгөө л нэг юм сураагүй л байгаа. Яг л нөгөө хүмүүсийн очдог газар болон нутгийнхнаас асууж иж ер нь нууран дээр очиж шидэж чинь. Энэ том нуурч хаана юу байгааг нь мэддэхгүй хэцүү. Тэгээ нуурны за энэ хавьд байдаг та гэдэг шиг баримжаагаа бол бас одоолт олоогүй л байна. Гэхдээ анзаараад байхад мэдээж гүн хэсэгтэй л юм байна л та. Тэгээ завтай гарвал гүнзгийдээ шид чинь завгүй бол ингээд эрэг таагуудаа гүнзгий хэсгээл олох хэрэгтэй юм байна. Энэ бол яг ийм хоолоо болохоор хэдийн юм налуу эргээс шидэж байгаа гэсэн шууд ингээд гүнзгий байгаа байхгүй. Нөгөө хотон хурган нуурыг холбосон хоолой шиг хоолой гол байдаг шүү дээ. Тэр шиг шууд гүнзгий. Тэр чинь бас тийм байсан шүү дээ. Алтан сухсыг бол ер нь бариад байна. Одоо Монгол хадрандаа үзэх тутуу байна да. Дараа жил нэг Монгол хадранд явж үзнэ. Манай MC харин энэ жил хотон нуур орсон байх шиг байсан. Гоё хадран барьсан байлээ. Том. Гэтэ бүр томнууд нь бол 5 сард гарч ирдэг гэдэг байгаа. Юуны үеэр. Тэгэхээр одоо тэр зөвшөөрлийг аваад зүгээр барилаа тавилаагаар зүгээр влог хийж болох болов би бас дараа жил сонирхож үзнэ. Зүгээр л Монгол хадрыг харуулчмаар ш тэ. Бүр нөгөө 70 80 90 хаваар. Тэдний зөвхөн 5 сард л үржлийн үеэр гарч ирдэг гэдэг юм да. Тэгэхээр гүндээ голцоо байдаг баг харанхуй шөнийн загас юм хайший. Тийм шүү. Гэтэ нуурын загас бол мэдээж их гүндээ л байдаг байх л та тэ. Нүд бүдэн тэгэхээр юу бодвол муу хардаг байх тийм үү? Голын загсыг бодвол муу хардаг байх. Ийм хэмжээний 5 байхад л болох юм шүү. Бусдын 50 идэхүү. Барьвал. Гэтэ ер нь бол макс 5-ыг л авъя дөхөө. Бүгдээрээ зөвөр ер нь амар өлсцөн байгаа ш. Амсах юм бичтэй гоё. 20 хүн байгаа маа. 20 гаруй хүн байгаа. 10 маруу гэж бодсон чинь эдрийг харсан чи өрөвтчлөө. Зүгээр 5 ийм хэмжээтэй 5 байхад л
нэр нь болох юм байна. Бусдын тавиал засчлаа да. За одоо яагаад төлөрч юу? Сайн нэг урсгалан таарсан юм бах та. Их ойрхон баригдаж байгааз нэг барихлаар ингээ бариад идэв гэсэн суух сонио. Тэгж байгаа л байхгүй болчихно. Тэгэл шидэж шидэж жаал нэг цагийн дараа мараа ч юм уу дахиж нэг баригддаг ч гэлгүй тийм юм яриадсан. Тэгэхээр ингээ явж идэг юм шиг байгаа бөөнөрөө сүргээрээ. Тий, тэн дундаас нь хоёлаа хоёрын сог гэдээ аваад үлдсэн. Тэгээ дахиад барихгүй байсан ч ах дээ. Болно шүү дээ. Гоё л барьлаа. Госц. Госц шүү. Наана вэ шүү. Доороо байна зөлгнүүд. Гоё байна да. Ай. Битэн хүн рүү усгурдаа дачи. Ой. Алдлаа. Мачи. Яа. Алдах ингэж байна. За, хоёртоо гаргасан. Дүүгийнхтэй маань яг адилхан байна. Тэгэхээр 65 гэсэн үг. За, одоо тэгээд дүү нэг бариад би нэг бариад болоо юу? Тэгээ болоо үстэй. Янз наан байна. Энэ доор байна. Тийм бооц. Яг энэ доороос гарч иж байгаас би сая үгүй энэ наан. Наан гэдэг чинь чиний урд байгаа наан цагаан штэ. Тэндээс үгүй шал өөр газар заацаач. Мангар юм аа. Энэ доор энүүхэн энэ доор байгаа байхгүй юу? Зуухта. Цаанаас татаад явж байхад чи загас хараад дагж байгаа шүү дээ. Эсвэл жоохон цаана байж байгаа дагаж ирж байгаад энүүхэн доор зуугаад ах шиг. Томууд гард юм байна уу? Яалчгүй томууд байна. 60-аас доош гарсангүй шүү дээ. Миний 60-тай байсан. Дараагийнх нь 65-тай байна. Дүүгийнх 65-тай байна. Чи хүн барингууд нэг дөөрөөд байсан да нэг барина байгаа. Сая яг алдах гэж шүү дээ. Сандарлаж баг араас нь шумбаж орох гэж байсан үгүй юу? Тэнэгтэй. Сунгасаа. За болоорой чи. Сугас. Дунд нь энэ үсэг нэмчээд наа чи унгас гэж байгаа юм шиг муухай сонсдог. Сунгас ахтыг. Түрүү яг тэгвэл татах шиг болсон юм байна. Сая яг зөв анзаарсан байна. Яг түрүүн би бол алдсан л юм байна. Энэ жижигхэн уурга би жижиг бэлчээр томтой өнөө байгаач 65-таа сугас гаргаад ирлээ шүү дээ. Жохон овор ихтэй вовлер хийцэн, цагаан вовлер хийцэн байсан. Тэгээ дамар нь энэ чи бараг 500 юм уу гэмээр дамар шүү дээ. Чи бас тэгтээ сая зөв барьсан. Судалчих юм бол мултарчдаг байхгүй юу. Тэнгүүд чи судалахгүй ингээд таталцаад зууралдаад байгаадсэн шүү дээ эргүүлээд. Тэр чинь айгүй зөв. Судалж болтгүй. Судалхад юм бол загас чинь мултар чинь алтай сугас гэдэг загас. Үгүй нэршлэн л байхгүй юу. Бүснүүдгээр нь нэрлсэн юм уу? Алтай нурууны тэр авийн нууранд байдаг загас байж магадгүй. Би яагаад тэгж нэрлсэн мэдэхгүй. Би аж мэддээ юу. Гинт бодсож харин алтайгаас ирсэн юм уу чи бас тэгж тэнийг над чиг тэнийг асуулт асуух юм аа. Одоо чи чинь манад байдаг тул гэж загас байгаа байхгүй юу? Ердийн тул гэдэг байхгүй юу? Тэнгүү чи надаас ингэж асуух уу? Өөр тул нь яа дээ? Ер бусын тул юм уу гэд. Тэгж асуух уу? Энэ яг тэгнэлтэй. Ер бусын тул нь ямар байдгийг гэж асууд аяг. Ямар гоё юм бэ хартаа по энэ байгалыг хартаа харж гинүү та нар ингээд гараад ирсэн заяа. Тэгээ ингээд доогоор нь битүү хаваар аймаар энэ сүрдмээр шүү ийм үүл мүл борооны үүл мүл харахаар бүр сүрдчихдээ шүү дээ. За энэ одоо үүл ирлээ. Бороо оронгууд хоёлаа явхуудаа болно шүү дээ тий. За бороо ортол шидэтлээ. Тэгээ бороо оронгууд болно. Хангаа ишгтээ баярлаа. Баянууртаа баярлаа. 3 загас авлаа шүү дээ. Болно шүү дээ. Энэс илүү яа. За давлгаа ер нь шилжүүлж байна. Юу гов тэнгэр дуграал бороо орно. Гэтэ нуурынхаа цаа захаар арайхан ороогүй л саль хийхсэж байна. Одоо загас багасч магадгүй. Гусцаа. Мөн үү? Энэ гэтэ жижигтэр ах шиг байна. За барьсан шүү. Жижигч бас биш юм аа. Бас үзээтэй. Занзак. Ой, чи хүү яасаа хайртай зүгтаж байна. Тасарлаа баг. Том юм бах та. Энэ ч овоо ааштай амт багч вэ. Чи. Тэвгчин төө. Дэг нь болтрогууд тэвгдэл гаргаж шít. Одоо ганцыг гаргаад өндөрлөө. Арай шомсолтон болно гэсэн үг. 5-20 гаруй өнд загас шаарч өгөхөд болно. Баянуурын сугас их гоё. Бүдүүн богоц. Бүдүүн. Мах ихтэй гэсэн үг. Яалчгүй агнуурын загас л юм байна л да тий. За тэгээд ганцыг гаргуул тэгээд болио доо. Яг зүгээр шидэж болох юм тий. Тэгээ буцаа тавьжлах юм тий. Бас цаг яагаачгүй байна. Гэтэ би ер нь хангалттай барьчлаа дөө. Дуусгая гэж бодож байна. За очиод одоо нөгөө загас магасаа цэвэрлэх тэгээд шарга марга гэж ажил байгаа шүү дээ тий. Аргагүй баянуур байна шүү. Дахиад гусцсан. Гусцоо. Алдцсан. Алдцаа. Одоо л итгэвч шүү. Аргагүй зогсоосайгүй гарах юм байна уу ингэж байдаг бол. Яазган юм оройн цаг болонгууд бүр амар итгэвтэй болж байна. Өглөө бас амар сайн гисэн. Би тэгтээ амьдралдаа ер нь өглөө бараг загслаагүй баха. Өглөө ер нь сэрдэггүй шүү.
За ер нь үгүй юу. Гусцаа. Гусц. Яг оролдоод үгүй юу гэж гусаа ийсэн. Энэ бол мангар амт байж та. Энэ мангар амт байна. Тэр. Энэ нөгөө 65-аас ч том байна шүү дээ. За ингээд Баяннуураасаа 60-аас 70-ийн хооронд 5 сугас авлаа. Маш их баярлаа. Баяннуур минь ээ. Гялалаа. Үнэхээр Баяннуур байлаа. Гэхдээ итгэвтэй байна. Одоо би жишээ дахиад нэгийг гаргаж ирэх үү? 3 саллаа тэгээ маань дахиасан байна шүү дээ. Нэг нь тэнийсэн байна шүү дээ. Алин дээр нь тэгсэн юм бол мангар амтад гарч ит юм байна нэрээ. Амар итгэвтэй байна. Одоо бол амар итгэвтэй. Ёстой жиг өөдтлээ загас өрнө гэх юм ээ. Одоо бол барьснаа тавина. Та болно ер нь. Мангар том юм байна. Болно те. Сая гэхдээ аягүй гоё яасан. Нэг оролтглоор нь татчаад алдчихлаа гэж жоохон тайван сулалсан чинь дахиж дайрч шít. Тэгэл яг лап гээл зоолоо шít. Яа, саяных бол бас скил гарсан шүү. Энэ бол үнэхээр ажилтдаг өгөөш вэ шүү. Харж байна уу та нар ямар үг шин. Бүх нууран дээр энэнгөөр нь барьлаа шít. Бүх нууран дээр. Гусцаа. Гусцаа. За одоо энийг тавина. Гэхдээ үнэхээр том тэр ардаа. Том амттай байна шүү. За. Тэр зугтаажааг нь хардаа. Энэ бол нэлээд үзээтэй. За ингээд чамайг бол тавина. Чи гэхдээ ямар муухай цаан зайлгцсан бэ? Бүр цаан зайлгцсан байх юм хаана вэ? За чи байжаа. Ажаа. Бидээ сахилгахгүйтэй. Би тгийгээл авъя л та. За баяртай. Яа. За явсаа. Баярлаа. Зөндөө ишиг харилж яхад шуналтахгүй шүү. Сая гэхдээ нэгэн цаана залгицсан. Гэтэ яваад өглөө. Сайх. Ямар амар байна. Алдцсан. За ашгүй. Гусаад алдцсан өнгөрч байгаа. Үнэхээр итгэвтэй шүү. Амар итгэвтэй болж юм оройдоо бол юу вэ бүр. Нэгийг тавиал шидэл дахиж зооч могоод алдж штэ. Кино супер. Яа тэгээ тунгуудахгүй сугсаар наацсан сулиатай дугаар орох болно. За байлээ. Хангалттай инап. Амар баярлаа. Янзэ. Үршин хүртэн лавтай юу? Айсыг найз үртэн хүршин сайн байна уу? Амьдрал бол easy, бид гэхдээ busy. Амтлаг ба шорвог, sugar and chili. Beautiful life, I'm gonna live as nomadic. Үүгээр загасчны замнал season 3 эпизод 4 өндөрлж байна. Завхай аймгийн Сант Маргат сум Баян нууран дээрээс үгээр өндөрлж байна. Би одоо яг монгол хэлсэн дээр байна. Юу хий? Монгол хэлсний тасархай биш ээ. Монгол хэлсний үргэлжлэл дээр сууж. Сонин боос дээ. Шууд ингээл манхан санаад орж байна. За тэгээд юу тохиолдсныг бүгдээрээ харсан бах. Энэ удаагийн дугаар бол үнэхээр сугсыг бол ойлгох гэж хичээсэн дугаар боллоо гэж бодож байна. Ерөнхийдөө өчигдөр бол маш их шидлээ. Эхлээд буруу газараа байрлахаар үнэхээр байдгүй юм байна гэдгийг ойлголоо. Хоёрдугаар яг загастай газараа байхдаа нэлээд олон сугас татсан учраас сугас ерөнхийдөө яаж өмгдөг талаар жоохон мэдрэмж суулаа. Ер нь бол яг л замганд гацж байгаа юм шиг. Жоохон хөдөлгөөнтэй. Одоо зэвэг хадраа итэр шиг юм зодон багтай. Тэг нэлээд хүнд бай. Тэгээд ерөнхийдөө Баян нуурман нэлээд том сугастай байна. Ер нь 60-аас 70-ийн хооронд байрлаа. Бүдүүн. Янзээ хишгэ хайрлсан Баян нууртаа маш их баярлалаа. Цайраггүйгээр энэхүү дугаар өндөрлж байна. Би бол хувьдаа маш их баяртай байна. Нуурыг бол ер нь тодорхой хэмжээнд бас ойлгох гэж оролдлогууд маань ер нь жоохон одоо нэг жоохон ойлголт сууж гүн хэсэгтэй л байд тийм байна. Завтай гарвал ер нь гүнзгийг голдоо бол хаанч байх. Завтай гарч үзэх хүсэл төрлөө мөн сугсыг стримерээр барьж үзэх сонирхол их төрлөө. Хэрвээ би дараа баруун аймагуд руу нуурын загас талд явах бол заваа болон стримерээ авч явах бодол төрөл буцаж байна. Баруун аймагуудын нуурын дугаар үгээр өндөрлж байна. Хамтран ажиллагч Easy Meat мах англиар савлах үйлдвэр. За тэгэхээр Easy Meat-ийг маань хорхыг манайх хамсаж үтсэн байхаа гэж бодож байна. Бид нар бол янзын сайхан хорхыг хийсэн, маш боломжийн, маш цэвэрхэн бүх юм бодолцож хийсэн хорхыг байсан шүү. Тэгээд манайхаа хөргүүлээд бас аваарай. Наадам дуусч байгаа ч гэсэн ер нь бол одоо ингээд сумдын наадам, намрын юм үргэлжилсэн найр наадамд хэрэг болох бол манайхан
Easy-Meet-ийн хорхыг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа Easy-Meet. Хамтран ажиллагч Carrefour сүлжээ дэлгүүр Европ чанарыг Европ бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг маш том сүлжээ дэлгүүр аа шүү. Carrefour сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж үзсэн хүмүүс бол андахгүй дээ. За тэгээд мэдээлэл дуулахад Өвөр Хангай аймаг Эрдэнэт хотод салбараа нээсэн байгаа. Манайхан өргөнөөр үйлчлүүлээрэй. Carrefour сүлжээ дэлгүүр байлаа. Баярлалаа. Хамтран ажиллагч Zubrovka Gin маань хоёр төрлийн байдаг. Нэг нь энгийн олон жимс, нөгөөх нь малин жимс гэсэн хоёр төрлийн хамттайгаар худалдаанд гардаг шүү. Ер нь бол Польшийн байгалийн онцлог, ойн жимстэй юу гэдэг. Тэр байгалийн тогтц, байгалийн улстай Польш нутгийн онцлогийг шингээсэн онцгой хамт чанартай бүтээгдэхүүн байгаа шүү. Баярлалаа Zubrovka Gin. Хамтран ажиллагч Simple Application. Эпизод 4 дээр Simple Application маань автомашины зээлийг танилцуулж байна. 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг 96 сарын хугацаанд 2.5-аас 3.1% хүүтэйгээр олгоно. Автомашины зээлийг өдөртөн гэсэн уриатайгаар танилцуулж байна. Эцэст нь хэлэхэд та зөвхөн шаардлагатай үедээ зээл авч авсан зээлээ үр ашигтай зарцуулаарай. За мөн ураг садныхандаа маш баярлалаа. Сант Маргац сумын тэрвээ ах түүний үр хүүхдүүд гэр бүлээрээ ирэхэд мань зочломтгой дайлж байгаа ураг садныхандаа маш их баярлалаа. Сант Маргац сумын нутаг дээр бид Баян нуур дээр 2 хоногийг маш гоё хөгжилтэй зугаатай өнгөрөөлөө. Тэгээд хүлээн авсанд нь маш их баярлалаа гэж хэлье. Мөн үзэгч та бүхэндээ лайк, шеэр, донейшн илгээгч та бүхэндээ, subscribe дарагч нартаа, membership-үүдтэй, gift button дарагч нартаа гэд ер нь үзэж сонирхдаг бүх хүмүүстээ. За тэгэл уурлна, бохимдна, барихад минь баярлна, барихгүй бол уурлна, аашлна гэл ямар ч тохиолдлоор үзэж сонирхож байгаа та бүгдэд бол маш их баярлж явдаг шүү. Нэг үзэл нэг дэм болж надад ирж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. Ер нь бол маш уртын аялал хийлээ, хэцүү зүйлсүүдээ их тулгарлаа. Цаг хугацааны зарим зүйлсийг их алддсан байна гэд уртын аялал маань үгээр өндөрлж байгаа. Тэгэхээр уртын аяллаа талаар зарим зүйл хэлэхэд маш нарийн тооцоотой, минимал, тэгээд маш цомхон явах хэрэгтэй байдсан байна гэдгийг ойлголоо. Илүү ч юм байхгүй, дутуу ч юм байхгүй, юм хайж болохгүй те хүнсний бүтээгдэхүүнүүдийг бол манайхан тухайн орон нутгуудаас очиод худалдаж авбал нэгдүгээрт ачаа болохгүй амар, хоёрдугаарт фрешээрээ байдаг, гуравдугаарт тухайн орон нутгийн эдийн засагт тодорхой хувь нэмрийг маш өчүүхэн ч гэсэн хувь нэмрийг оруулж байгаа гэдгээрээ өөртөө баярлж явхад бас зүгээр юм бэлээ гэж бодсон. Хогны хувьд л манайхан ер нь мэдсэн бах. Шатдаг хог, шатдаггүй хог, хүнсний хог гэж ангилаад шатдаг хогоо байран дээр нь шатаагаад үлдэгдлийг нь шатдаггүй хогтой нийлүүлээд аваа явхад маш цөөхөн хогтой явд юм байлаа шүү гэж дахин сануулъя. Тэгээд уртын аяллаар үнэхээр их адал явдлыг тууллаа. Маш хэцүү зүйлсүүдийг бас үзлээ. Гоё байгаль Монгол орн маань ямар гоё том хуудам өөр өнцгтэй байдгийг бас харлаа. Тэгээд үгээр уртын аялал маань эпизод 4-өөр ер нь өндөрлж байна. За тэгээд дараагийн аяллууд дээр бол тухайн цэг рүүгээ зорж очдог аялал руугаа буцаж орно гэж бодож байна. За тэгээд эцэст нь хэлэхэд замнал мерч гарсан байгаа. Манайхан замнал мерч худалдаа авахыг хүсвэл Blue Clothing Studio дэлгүүрийн бүх салбаруудаар замнал малгай, удахгүй замнал маск, замнал цамцыг авахыг хүсвэл надтай холбогдоод аваарай гэж хэлмээр байна. За тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа. Бууцай.